яцхан манайхаа Цэцлэг та подкастын 30 дахь дугаар үгээр эхэлж байна. Өнөөдөр 30 лөө. 30 юм уу те. За. Тэгээ 30 биш байлаа. Тэгээ 30 биш байлаа гинэ. Яг та 29 дээр байсан шүү дээ. Өнгөрсөн дугаар. За амтын тэр ч яах вэ? Тэ. Юу яцхан манайхаа амьдралд агуу юу? Өнөөдрийн манай зочноор Итали болгоо орж байна. Яг Итали болгож ихүү байх уу гэжсэн тэгээ. За. Тэгээ зэрэгэлж өдөр. Тэ. За хэлж угаасаа олон нийтэд тэгж мэд юм чинь гэж бодсон. Тэ. Нилээ хүмүүс Итали болгоо гэдэг нь мэддэг. За юу вэ? Итали болгоо. Тайванда ажиллая гээл. Тэ. Тэгээд өнөөдрийн зочин бол аюу сонирхолтой өрмөц ажил эрхэлдэг хүн байгаа. Тийм. Зураач, дизайнер, одоо тийм image consultant, загварын зөвлөх, тий. Загварын бурхан. Уран зураг болон фэшн салбарыг л одоо зөвлөх гэж юм гэх юм уу ажиллаж байгаа л. Тийм аа зураач. Тий. Өөрхөн мэргэжлийн талаар ер нь яриач. За миний мэргэжлэх юм бол ерөөхдөө яг төрөлх урлагийн сургуулийн зураач, фэшн дизайнер хоёулан гарна төгсөөд. Тэгээ магистраа болонгууд яг мэргэжсэн мэргэжлээ болохоор яг фэшн дизайнер гэдгээрээ хөгөөд мэргэжсэн. Тэгээд хоббигоор болонгууд зураг бол орхиагүй. Тийм тэгээд зураг өргөжлүүлээ. Тэгээд яг хоо гацтай их айл баланслаад яг зэрэг аягүй амжилттай аваа явж байгаа. Ямар төрлийн зураг зурдаг вэ? Зураг. Модернист зураач гэж боддог. Ерөнхийдөө нөгөө эмоцоо бүр шууд ингээд зургандаа илэрхийлдэг. Тэгээд цэцэг дандаа зурдаг. Вау. Тэгээд цэцгээрээ яг өөрийнхөө тухайн сэтгэл хөдлөлөө ингээд илэрхийлээд нэг хормын гэх юм уу зураг зурдаг гэсэн үг. Тэгэхээр илүү амар өнгө амар. Тийм, өнгө болон тэр нэг цэцэгнийх нь одоо юу гэдгийг ширхэг үйл хөдлөл яг тэр илэрхийлэл хэмжин л өөрөө яг миний эмоцлт яг бүрэн харж байна гэсэн үг. Гунигтай бол яг гунигтай харагддаг ч юм уу те, баяртай бол баяртай харагддаг. Жоох юм унжицсан уу? Гунигтай зөвөр ингээд сая ингээд сэтгэл хөдлөлөө буулгадаг гэхэлэр надад шууд зөвөр үнэн зөв мэдгүй нэг ийм шууд төсөөл шууд толгой дотор ороод ирээд байна л та. Одоо шинэ чамд нэг амар тийм хүчтэй сэтгэл мэдрэмж ангууд чи шууд тэрийг буулгах гээл шууд одоо биер юу дээр авдаг гэсэн үг. Ерөөдөө тийм. Тэгээд хаяа бол зүгээр ингээл нэг тийм жоохон тарих хоос үед бол зураг гарахгүй. Тийм. Ер нь бол яг өдөр болгон зураад ахгүй. Зураачд ч юм уу хүмүүс л өдөр болгон зурдаг л та. Онгод орохоор. Тийм. Би болонгууд нөгөө онгод тэнгэр гэхээс илүү яг тэр эмоцол хүлээдэг гэх юм уу. Тэгээ амьдралд нөгөө нэг дигэн догоон жаргалтай гонигтай ингээл зөндөө үе тохиолддог ш. Тэр үе болгонд бол яг тэр нөгөө яг тэр мөчөө ингээд болгочдаг гэсэн зургандаа. Тийм буулгах шаардлага гардаг тийм. Тийм тэгжиж нөгөө өөрийгөө тайвшруулдаг, өөрийгөө тайлбарлуулдаг нөгөө өөрийгөө илэрхийлж гаргадаг. Хинэгдээ ярилцаж ингэж яхасаа илүү сухасаа илүү тийм зураг зурдаг гэсэн. Тийм. Би үлгүүдэг. Ананд надаа яс морчгүй байна. Бигүй эго. Ананд мөнгөө яа за. Энэ бэлэг тэгж өөрийнхөө юм уу. Манай асуул байн хийж ин да. Би ч яас баг easy. Тэнтэнэ. Тэмээ би кино л үзтээ. Би өөр хамгийн энгийн үе юм байна. Тэгэхээр чи илүү орох юм шүү. Илүү дотшоо орох юм шүү. Тийм хүмүүс аль тэгэл илэрхийлэмж өөртөө янз бүрээр илэрхийлдэг шүү дээ. Тэр нөгөө цаг мөчөд даван гарах тэр нөгөө нэг үйлдэлүүд нь өөр. Одоо миний жишээлбэл тэр нэг тэр жаргалтай гонигтай бүх үеэ даван гарах одоо тэр сэтгэл хөдлөл нь л одоо зураг гэсэн үг. Тийм тэрнээс кино үзэж болно, дуу сонсч болно, уйлж болно, эсвэл амар гоё баярлаад ингээд ууж идэж болно, гээ найзуудтайгаа байж болно. Янз бүр. Тий, ерөн зүгээр яг нэг ийм ойлголтойгоод байдаг шүү дээ. Одоо шинэ загварын салбар ч юм уу эсвэл юм яг урлагийн салбарын хүмүүс арай илүү бусад салбараас илүү нөө сэтгэл хөдлөл өндөртөө. Тэр нь одоо яг эргүүлээд яг нөгөө бүтээлт нь амар илүү нөлөөлдөг ч юм уу, илүү гоё болгодог. Ер нь яг тиймэрхүү шин чанар л бас байд юм байна те. Тийм. Урлагийн хүмүүс одоо жишээлбэл урлаг болон загварын салбар яагаад голчлон тийм илүү гоо зүй мэдрэмжтэй нарийн юм шаарддаг гэхээр нөгөө нийгмийг байлдан дагуулах ч юм уу, нийгмийг ингэж хөтлж явдаг хүмүүс байдаг. Соёнгийн гэрлийг төгөөдөг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө нөгөө нэг амар сайн тэр зүйлдээ ингэж орж утга учиртай философитой сайн ажиллах хэрэгтэй л дээ. Мэдрэмжээ тий. Тэгжээс нөгөө нэг хүмүүс буцаагаад тэр зүйлээ илэрхийлэн одоо гаргаад тэг хүмүүст яг ийм юм байдаг шүү гэдэг зүйлийг хүргэнэ л гэсэн үг. Хэдэн жил ер нь зураг зурж байгаа? 10 гаруй жил юм уу? Ой. Төө. Хүүхдээ за хүүхд чишээ.
Өсвөр наснда Тийсэн би лицэг төгсөн дизайн лицэг. За. Тэр үеэс л зураг гэдэг зүйл рүү ороод нөгөө дизайн лицэг чи яг зураг дээр уран зураг, хар зураг гэдэг тулгуурлалдаг. За аха. Тэгээд төгсөөд төршлөг бодлогын сургуульд яг зураг энтрээр яваад. Аха. Ер нь л зураач болох хүсэлтэй. Хүсэлтэй байсан юм те анханасаа. Тийм. Одоо тэгэхэр чи яаж орсон бэ гэж юу н асууж болно гэсэн үг үү? Яаж орсон бэ гэхээс илүү яг уг хүн нь угаасаа зураач л гэсэн үг тийм. Тэгэнгүүтээ зүгээр амьдралд нөгөө хэрэгтэй мэрэгших хэвээр мэрэгчлэг гэж байдаг шүү дээ. Амьдралаа босоод нөгөө нэг хол олж идэг гэх юм уу? За тийм. Тэр нь болохоор миний сонгосон зүйл нь яг би фэшн гэдэг юмд бас айгуу дуртай хайртайсан. Тэгээ дээрэс нь нэлийн тэр тал руугаа чсэн мэдрэмжтэй гэх юм уу? Тэрийг тэрийг яг өөрийнхөө нөгөө нэг амьдралын гол мэрэгжил болгоо аваачсан. Зураач гэдэг чинь мэрэгжилж гэсэн бас тэр бол тийм ээ тийм. Тэр ер нь бол мэдрэмжтэй л юм байна шүү дээ. Тийм. Одоо зүгээр нэг юм байдаг юм. Ямар нэгэн гоё эмоц гарахаар тэргээ ингээ бүтээл болгож байгаа шүү дээ. Тэгвэл одоо юу гэдэг чамд чи өөрөө нэг хүчээр тэр эмоцийг үүсгэх гэж оролддог ч юм уу. За юу гэдэг зүгээр яг хүчээр гэхээс илүү за нэг гоё ууланд гарчвал эсвэл за юу ч гэдэг юм те. Ямар нэгэн тэр эмоц үүсгэхийн тулд нэг хийдэг за одоо зан уулч гэж өөрөө яг уу тэрийг ирж хайна бас хаяа. Бас нөгөө яг уу нэг эмоцороо зурдаг ч гэсэн би заримдаа дахиад ингээ зураад бүтээлээ өргөжлүүлж явахаас өөр аргагүй болно шүү дээ. Цанаас шаарддаг ч юм уу те өцөглөн гарах шаардлагатай гэдэг ч юм уу. Тэнгүүд нөгөө ирж хайж эхэлдэг л дээ. Тэнгүүд хүчээр юм орох гол ингээл шаарддаг. Хүчээр ингээ өөрийгөө баярлуулах гэж юм яг тиймэрхүү үйлдэлүүд бол хийжсэн. Ер нь одоо нөгөө нэг уран зураг галерей үзэсгэлэн гарах шаардлага байсан гэсэн шүү дээ. Тэр нь бол гаргаж ирсэн үү? Гаргаж ирсэн. Би раунд 2 удаа үзэсгэлэнд оролцсон. Итали. Ямар нэртэй тийм юу байсан бэ үзэсгэлэн? Тэр болохоор Palazzo Ferraioli гэдэг Роми 2 том галерей нэгтэн. Тэр амар азтай юм болсон. Яг гэсэн чинь би Монгол хотод ингээ зураг зураал гэдэг гэсэн. Тухайд эмоц ангид хэлээ. Тухайд өөрөө тийм бодол модал гэсэн нэртэй ном бичих гэж үзчихсэн юм. Тийм үү? Тий. Одоо яг нөгөө драфтууд нь байдаг л да. Тэгээ уншихаараас жоохон deep юм байдаг. Тэгээд зураг зурж байгаа би орхиод тэгээ би Италид нөгөө нэг дизайнераар сурч байхдаа хажуугаар нь би өөр зургаараа жоохон юм оролдоод үзэх юм гэдэг галерейнууд руу ингээ тэмцээн юмнууд л аплай хийж үзээд тэгсэн чинь 6 сарын дараа надад нэг мэйл ирээд тэгсэн чинь 250 зураачаас шалгараад яг 25-нд үлдсэн. Тэгээд ихний үзгэлэнгээ гаргаж ирсэн раунд очиж. Тэгээд тэрний дараа дахиад өөр галерейгаас холбогдоод ингээд 10 Итали жилийн шилдэг 10 артист шалгаруулж байгаа юм аа. Тэгээд тэрэнд нь дахиад бүтээлээ оролцуулсан чи тэнцээд. Тийм тэгээд азтай ч юм уу. Тэгээд зураач гэдэг тэр Монголыг авьяастай л байна. Одоо тэгээд яг Итали Ром тий. Вау. Одоо Итали Ром чинь тэгэл одоо юу юм бэ урлагийн одоо нэг гол юу нэстэй. Бараг тийм центр үүсвэ. Би бол ер нь амар азтай хүн гэж бас өөрөө боддог. Яг тэр нөө Миланд яг загвараараа бүх юмаа ингэж сурсан. Тэр үедээ Fashion Week-д оролцоод ингэ загварт шаардлагатай гэсэн яг тэр загварын салбар бол бүр орж чадсан. Тэгвэл Ром ч юм болохоор яг урлагийн хот шүү дээ. Ромд ч гэсэн яг үзэглэнгээ гаргаж яг тэр хотод нь амжилттай бүх юмудаа хийж ирсэн л дээ. Яг нөө сурах ёстой яг үндсэн гол түүцэх дээр нь л бүх юмаа сурч ирсэн биз дээ. Тэгсэн. Nice. Тийм. Ер нь за ер нь ч гэж тий. Тэр зургийг ер нь харж болох уу? Тэр шалгарсан зургууд. Болно шүү. Зургуудын хаанаас олж харах уу? Миний аккаунтн дээр миний Instagram дээр нэг хөгжүүлдэг үлдээ. Тэгээд харахад Instagram дээр байгаа. Instagram дээр paintings гэсэн нэг highlight байгаа. Тэр дотор миний зураг дотор байдаг. Окей. Хажууд нь тэгээд яг fashion миний хийсэн ажлууд highlight-ууд ингээ хуваагаад уг нь хийсэн байдаг. Тэгээд нөгөө нэг хөгжүүлдэг ингээд өөрийнхөө зургийг ч нэг хийдэг болохоор хүмүүс сайн ойлгодог үлдээ. Юу энэ дугаар харахад давхар Instagram хамт орчих болохоор яг Instagram-аас нас булгаагийн юг дагаад үзэж болох юм байна. Одоо зүгээр ингээд юу гэдэг чи ингээд өөрөө яг яа нөө сая юу гэдэг лээ. Уран зургийн юу шээ үзэсгэлэн. Тийм үзэсгэлэн гаргахаар тэгэд үзэсгэлэн гаргахаар одоо жишээ нь яг ямар тийм боломжууд нэгддэг вэ? Цаашаа ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг тэр үзэсгэлэн чинь ингээл өөр тийм мундаг хүмүүс үзэж байгаа. Зарим нь одоо худалдаа авалтаа хийх ч юм уу. Эсвэл зарим нь чамд ямар нэгэн тийм гой санал тавих ч юм уу. Тиймэрхүү юмнууд ер нь чамд тохиолж ирсэн үү? Тохиолдсон. Маш их боломж нэгцэн ер нь бол.
Тэгээ тэр нь юу гэхээр анх тэр үзэлтэнд би чинь одоо юу гэдэг ингээл санаандгүй байдлаар ингээ орчиж байгаа шүү дээ амжид гинт ингээл хаалгууд нэгдэл ингээл нэг гэрэл рүү оравцсан юм шиг. Тэгээ тэгэнгүүт нөгөө нэг миний куратор тэр тухайн үед куратор хийжсэн тэр хүмүүс нь Италийн бүр алдартай уран зохиолч тэгээ профессор багш гэл нэлээд том хүмүүс байсан. Тэгээд таалагдаад миний бүтээлсэн тэдэрт нэлээд таалагдаад тэгээ өөрөө гэсэн хувийн Итали куратортой болсон. Куратор гэдэг яг сайн. Куратор гэдэг нь одоо жишээлбэл зураачдын зургийг шүүмжлэх одоо тий зураачдыг дээш нь гаргах ментор төрлийн гэсэн үг. Тэгэхээр өөрийн гэсэн одоо куратортай байна. Итали куратортай байна ч юм уу тий. Тэгэхээр тэр бол зураачдад бол маш том боломж өгдөг. Тэгээд бид нар болонгууд тэр зураачийг яаж дээш нь гаргах уу, яаж доош нь татах уу гэдэг өөртөө шийддэг гэсэн үг. Доош нь татах бай. Яг уу одоо нөгөө нэг сайн биш бол тэгэл шүүмжлэл доош нь татна гэдэг нь одоо жишээлбэл шүүмжлэл чи өсөө сайжрах хэрэгтэй ч юм уу те гарах цаг нь одоо болохгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү гэсэн үг. Монголд ер нь тиймэрхүү юм байдаг уу? Монголд байгаа. Монгол кураторууд уу? Тийм куратор. Багш нар л байх л та те. Багш нараас гадна Японд энэ төр төгсөж ирсэн галерейнуудаар л байдаг ер нь. Тийм. Монголын уран зургийн салбар чинь бас сайн гэж би боддог ер нь. Монголынхоо. Тийм. Тийм баха. Ер нь гоё шүү дээ. Тийм гоё. Тэгээд мэдээж нөгөө нэг Италид өөрөө ингэж явцсан. Тэгээд бас өөр ингэсэн куратортай тэр галерейтайгаа ч гэсэн яг сайн харилцаатай байж болсон л да одоо хүртэл хэд хэдэн галерейтай тэгээд Монголын зураачдыг гэсэн тэр шиг ер нь гаргах цаашдаа ингэж хөгжүүлэх бас төлөвлөгөө байгаа. Оо. Nice. Тийм. Үзэсгэлэн зохион байгуулах гэдэг. Амар амар хүнтэй л хамт суучлаа. Хэдэн жилийн дараа те. Яг хаа тэгэл нөгөө нэг амьдралдаа баримтлаг зарчим гэх юм уу? Яг миний гол боддог юм бол нөгөө байгаа газараас шороо хатгаж тэгж амьдрахыг хүсдэг. Яг нэг юм зүгээр оролцоо гарах биш. Тэрнээс би дахиад ямар боломж ажиллах уу те? Би буцаад юу тэрэн дээр ингэж ашигтайгаар эргүүлж болох вэ гэдэг юм аас аягүй сайн боддог гэсэн үг. Яа нэг дими өнгөрөхгүй. Тийм. Nice. За тэгвэл яг ер нь одоо Итали булхаа гэдэг одоо нэр авсан юу гэдэг тэр түүх гэвэл яг л одоо саяны галерейтэй л холбоотой юу? Тийм галерейтэй холбоотой. Тэгээд дээрэс нь миний фэшн ажлуудтай ч холбоотой. Ааха. Тэгээд тэр фэшн ажлуудаас одоо яг хуваалцвал ер нь яг Италид татсан түүхээс л эхнээс нь ярил л да. За. Яасан гэхээр би анх Италид очиод намайг нэг манай 10 жилдээс охин тасч авч ирсэн. Тухайд тэгээ онгоцны буудлаас буугаад хотын төвд авчирчаад намайг ингээд шүн хаяа авцсан нөгөө охин чинь. Яагаад ч би ажилтаа гээд тэгээ би 3 чамдагаа бүр ингээд шал танихгүй хатад ингээд ганцаараа тэгээд 3 чимдантай. Тэгээ ингээд харахгүй шүн газаргүй байхгүй муудалж оруулаагүй бүр ингээд яг онгоцноос буугаад яг ингээд хотод ганцаараа үлдсэн. Утасны дугаар юу ч авахгүй тэгэл бүр гайхаад шокнд орё би одоо яг яах вэ юм бол тэгээд нөгөө охин чи явахаас өмнө би чамаа нэг монгол хүнтэй холбоод өгөөгээд нэг монгол хүнтэй холбож өгсөн чинь нөгөө хүмүүс нь бид нар чамаа ингээ хонуулах боломжгүй яд чамдааны чинь л гэртээ тавиад аа гээд. Тэгээ би 2 чамдаанаа тэдний гэртэн тавьчаад тухайд өөрөө нэг чамдаанаа барайл буудлаагаа шүн алхаа явуулсан амар санд. Танихгүй газар. Тий. Эхний өдрөө. Тий, эхний өдрөө. Кино шиг сонс. Тэгээ 3 өдөр хаад тэр чинь би чинь нэг буудлд байрлаа. Тухайн үед нөгөө буудлын үн би хотын төвд байгаа мó захтагаа мó ч гэдэг мэдхгүй. Тэгэл англиар ингээл ярьсан ч италичууд англиар ярьж байхад ярих тухай дургуул гэсэн. Тэгээд нэг залуу надаа нэг буудлын ресепшн залуу туслаад ингээд интернетэн дээр оруулаад өөрөө энтер байрлаад. Тэгээд заар харж байгаад ийм сайт руу ороод ийм байрнууд ингээд хайж болдог гэд. Тэгээд байр олоод түрээсэл гэд нөгөө байрлуугаа нүүж очсон. Очсон чи нэг түүнээс охин Колумбх хоёртай. Нөгөө нь англиар ярьдгүү, би италиар ярьдгүү. Хэлээ ойлголцохгүй тохоогоор ингээ ярьдаг. Тэгээд тэгсэн чи дараа нь боцож би бүр хотын захад л амьдарч исэн байлээ л тээ. Ойлгоогүй тухайн үед би яг хаана очиж байгаагаа ч мэдэхгүй. Тэгээд тэгсэн чи жоохон нөгөө юу длээ харууд марууд энэ нэг араб тэ түнис мүнис яг марак зараг гараад тийм хүмүүс амьдардаг яг тийм хэсэгт нь дүүрэгт нь очиад амьдарсан. Гэро дүүрэг гэсэн үг тийм. Яг үнэ. Тийм. Тэгэл тэнцээ чи яг тэр хэр удаа яг тэр одоо хэсэгтээ амьдарч за би ер нь жоохон юу газар хагаад байгаа юм байна. Жил амьдарч иж би амар удаан зарцуулсан. Яагаад гэсэн чи би нөгөө нэг ямар ч тал хэлгүй байсан болохоор
Надад бүр амар хэцүүсэн байхгүй юу. Тэгсэн чинь манай Колумб нэг өдөр дохоогоор ингээл яриад би чамаа нэг газар дагуулж яваа л гэдэг байгаа шүү. Нэг газар дагуулсан явсан нэг орон гараа англиар Google Translator ярьж байгаа. За. Тэгээд тэгсэн чинь Итали нөгөө гадаад хүмүүс зориулсан нөгөө сургалтын төвд байд юм байл л дээ. Итали хэлний юу? Аха. Тийм сургалтын төвд явж эхлээд тэгээ хэл мэл ингээд сураад. Тэгээ сүүлдээ би Италиар бүр амар сайн ярьдаг болсон. Тэгээ хэл ойлголцсон гутаа ер нь тэгээд хэллээ ойлгочоод сурчингуудаа Итали нөгөө хүмүүсийн сэтгэхүй яг яаж ажиллаад байна те ментали яг юу боддیں۔ Тэрийг нь ойлгох гэж чигээд. Тэгээ ядчихад би чинь энэчнээс нэг сургууль, урлагийн сургуульд одоо нөгөө нэг аплай хийгээд атсан чинь Итали хэлгөөг очиж нөгөө сургуульд тэнцээгүү. 3 сар сургуулгүй орох гэсэн. Тэгэнгүүтээ Google дээрээс сургуулиуд хайжгаад нэг сургууль дээр очиж уулзаа орсон. Ашгүй магистр 8 хэл төргээд. Тэгээ байж та чи тэгээд очихдоо яг ямар визтэй яаж очсон юм? Эхэндээ нөгөө хүмүүс чи сургуультай очиод очдсон шүү дээ. Би нөгөө нэг төвөөр дамжуулж явсан чинь сургуульд оруулсан ухааны юм ярьсан чинь яг өндөө оруулсан л та. Тийм. Гүлхтүүлсэн ли бас анхандаа чи төрөөгөө нэр хэлдэ. Гэтэ амар шууд оолын хийгээл явцсан биз дээ. Тэгсэн. Ерөөсө буудал муудал захиалаагүй. За хаста яг нэг одоо нэг ийм кинонд иргэдэж шүү дээ. Нэг ингээл нэг Монтанагийн нэг охин ингээл гитараа үргэлж Холливуудад очиад одоо олно гэсэн нэг тийм өрөөдөлтэй шүү. Бууныг ташгил те. Би бүр харанхуул атсан бүр өндөө надад Милан гэдэг би тэр үед яагаад ч өөрөө ч ингээд интернетээр судлаагүй за би ямар ч Итали явах байгаа гэдгийг л мэдчихсэн. Чи юу судлаачгүй. Тэрнээс зүгээр ингээд явцсан байхгүй юу? Тэ очиж ямар 3 хоног гэр оронгүй ингээд би шамраа очино гэд гэрийн талууга залхалтай нь шүү дээ. Тэг юу ч хэлээгүй л за ямар ч сан болгоно гэж бодлоо. Бас жоохон шартай. Тэгэл болгосон. Болсон байна л да. Тэгээд нилээн болгосон. Тэгэл сүултээ сургуульд ороод италичуудтайгаа найзалдаг болоод сургуульдс нилээн амжилттай сурч төгсөөд. Тийм. Тэгээд тэгэнгүүтээ за би өөр нь одоо бүрстаа нэрээ яах гэж Италид ирдэг би одоо алхна нэг аль болох нөгөө нэг хар бор ажил хийж нөгөө цагаа алдахгүй тул би амир ерөнхийдөө яг загварын салбар юу байдیں۔ Тэ энэ тийм хүмүүстэй ингээд танихгүй ч гэсэн ингээд очиод нүд мүдэнд нь харагдаад уулзаал ингээд яваал гэсэн. Тэгээ одоо тэрний ачин амирх байдаг. Тэгээ яагаад тэгэхээр би нэлээд сайн бизнес партнеруудтай олж чадсан. Италид уу? Тэгээ Made in Italy-г Италид хүртэл брэнд гаргаж явж байсан. Италид nice. Ноолороо брэнд болохоор яг Made in Italy гэж гаргасан. Ер нь бол Монгол нэртэлтэй илдэн гээд. Одоо тэр хослууд нь байгаа. Тэгээ яанда Монгол төр нь худалдаа гэдэг үү? Хаана вэ? Одоо надад сэмплүүд байгаа. Тэгээ зарим нь Италид байгаа. Одоо явж чадахгүй болохоор ингээл хоёроор нь үлдчихлээ. Би тэгээд нөгөө нэг түрүү жил Fashion Week энтер оролцоод тэгээд би Монголд 7 хоног Италид ингээд 90 очиж ажиллаж явсан байхгүй нэг хэсэг сарын зайтай байд. Ер нь ойрхон орхон Монголд ирж очиж ажилладаг байсан. Тэгээд тэгж жагаад нэг удаа нөгөө нэг корона гарангууд Монголд ирсэн чинь гаццсан. Чи уулын сайхан ирсэн биз дээ? Италид жаад корона гараад Монгол руу ирсэн гэсэн. Түрүү жилийн 2 сард ирээ. Тэг би эрэхтэй бүр энд амьдрын гэсэн ч төлөвлөгөөгүй зүгээр нэг чамдантай л ирсэн байхгүй 2 6 хувцыг бариад. Хамгийн үлдээгээл. Тийм. Тэгэл тэр чигээр одоо амьдарч байна. Одоо бараг жил гарсан болчихсон шүү дээ. Тэгсэн. Италич гэхдээ ер нь коронавирус нэлээд хүн цохилтонд орсон амар нэг багш байсан. Яг бас тэр үеэр манай найз Италид сурч исэн. Байсан. Тий. Манай аагээд сая 109-тэй өнгөрсөн зам. Баг намар ирсэн. Тий намар ирсэн. Тэгээд хитэн сарч гэнэ гэрээсээ гарч мараагүй гэл амар лимл ярьчихсан. Тий. Ер нь яг Италид тэгээд амьдраад яхад чамд ер нь ямар исэн бэ? Надад амар гоё байсан. Яа тэгэхээр миний өөрийн яг хувь хүний үзэл бодол гэх юм уу? Итали хүмүүстэй амар таарад байсан. Ер нь үзэл бодлын үед. Үзэл бодлоо одоо нүуний Итали хүмүүсүүдийн зан чанарыг ойлгох гэж сурсан гэсэн шүү дээ. Тэгээ ер нь яг Итали хүмүүс яг ямар шүү зан чанартай. Тэр чинь ер нь бас айхтар хүмүүс шүү. Хурц. Тэгээ айгуу тийм их оромж энэ хүмүүс гэдэг. Proud. Тийм, proud хүмүүс. Тэгэл илгэмсэг найрсаг. Гэтэ ингээд яг хүнтэй бас яаж харьцаа мэддэг. Соёлтой бол соёлтой бай тээ. Соёлтой халттай. Шүү дээ Итали шүү дээ. Яг тий Итали ер нь бол амар гоё орн гэдэгтэй бол үгүй. Очиж үзээгүй л дээ Италид. Тэгтээ би зүгээр нэг яг нэг тийм жоохон онцгой ч юм уу нэг ийм сонсчихсан баггүй. Манай найз ингээд ганцаараа одоо Европоор туур хийгээд
Тэгээ Итали Ромд ингээд зүгээр ингээд нэг ресторанд ингээд ороод ингээд захиалга авах гээд байжсэн чинь. Тоогүй гэдэг. Харин тийм ингээд ихэд захиалга авах гэдсэн чинь ингээд зөөгч нэрээс ирэхгүй байсан. Ингээл амар удаа хүлээгээл гэсэн ингээд хизээ ирж захиалга авах нь. Тэгсэн чинь мань нэрийн араас нэг өөр нэг Америк эмэөвөр ороод ирсэн чинь тэр хоёр нь одоо хамаагүй сүүлд нь орж ирж байгаа мөртлөө тэрэн дээр нь төрүүлж чад байгаад исэн гээд тиймэрхүүдүү жоохон одоо юу гэдэг тийм racist гэх юм уу. Тиймэрхүүдүү хандлагууд ингээд надаа ингээ Европ одоо баг нэг 7-8 орноор явж хад Италид хамгийн их мэдрэгцэн ингээ тэгжсэн байхгүй юу. Тэн чамд тийм байсан уу? Анхандаа бол тийм юм байсан. Одоо жишээлбэл нэг капучино 1 евро 50 цент гэдэг байхгүй. За. Тэгээ анх ингээ дуур газар хахад 10 евро ч надаас авч лээсэн л та нэг капучино. Ганц капучиноос уу? Харин бид хойд мэдгүй Итали хэл мөө. Тийм. Тэгээ нөгөө нэг расист тэгээ дээрэс нь гадаад хүмүүс ингээ бүр яадаггүй. Тэгээ зөвлөд Итали хэл сайжраад яг Итали менталитийн орж ирээд яг харцсан чи бүр нөгөө зүстэй шууд хэрүүлээд болж байгаа юм чи. Йоо ирээч мэрээч. Чуу ядарсан гадаргаад байна уу гэдэг. Тэгээд тэрнээс хойш надад ер нь тэгж расизм ерөөсө тулгарч байгаагүй. Ягаад тэгэхээр би яг тэр хүмүүс өөрсөндөө хоорондоо яаж харцдаг шиг яг тэгж харцчихсан байхгүй. А тэгвэл яг л за нэг зүгээр нэг Аз нүүртэй л болохоос Итали хүн байх гэж хүлээж авдаг яг үнэ. Яг тэгж харцдаг. Одоо хүртэл тийм. Найз нөхөд маань гэсэн. Тэг. Гэхдээ за чи хэлчихсэн. Чи тэгээд Монголд ирсэн чинь тэгээд ер нь бол ямар байсан? Монголд ирээд техний нэг жил бол би ингээд бүр амар лагл ингээс одоо юу гэдэг юм. Эхний нэг жил чихгүй эхний нэг хэдэн сар Монголд ирснээс хойш нэлээд идэвхтэй ажиллаад бүр бөөн ирчүүчээсэн би ингээд Монголынхаа фэшн салбарыг хөгжүүлнэ, уран зургийн салбарыг хөгжүүлнэ. Надад одоо ийм боломж болцоо байгаа би ингээд бүгдийг хийн. Гэт яг уу бид тэр боломжтой бүгднийг тодорхой хэмжээнд ашигласан л та. Гэтэ Монгол хүний яг тэр сэтгэл зүй ажиллах чадвар ч юм уу те монголчуудын харьцаад надад амар хэцүүсэн. Одоо хүртэл яг тийм. Яг юу ажиллагдаж байна? Юу гэхээр одоо жишээлбэл ашиглах, нэг ашиглах ч юм уу те нэг жоохон тийм. Доош нь одоо юу гэдгийг энийхээ дээр гарах. Тэгээд нэг ингэж хүлэн зөвшөөрөх гэдэг юм байдаггүй юм билээ л дээ. Жоохон хамтрах тал дээр юм уу? Тийм. Гэсэн үг тийм. Хамтрах тал дээр одоо нэг баг болоод нэг одоо жишээлбэл брендийг хөгжүүлэх гэдээ ажиллаж байгаа шүү дээ бид нар чинь. Тэгэнгүүт нөгөө талаас нь одоо за энэ одоо нэг газар ажиллаж энэ надаас илүү гарчих уу гэхэд яг тэрэн дээр бизнес бол надаас илүү амбицтай энэ эсвэл надаас илүү нэр хүндтэй болчих уу гэдэг тийм өрсөлдөөн дотор нь байгаад байдаг. Яг үүндээ тэр нь болохоор яг ингээд яг хамт тэгж хөгжөхт нь айгу саад болоод байгаа байхгүй юу? Тийм. Тэр надад амар хэцүүсэн. Яг л тийм л юм л танаач нөө классик л алтаа. Хувийн эрх ашиг, нийтийн эрх ашигаас үрд тавьчихдаг. Тэрнээс болоод аль хин ч хөгждөггүй юу? Тийм. Тийм. Тэгээ хөгжихийн тодорхой хэмжээнд хөгжин зүгээр удаашралтай. Тийм. Яг хурдцтай тэр алхам одоо юу гэдэг бизнес хийж төлөвлөгөө, экшн план тиймнүүд гарч байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо тэр болгоныг бизнес болгоод яг фэшн бизнес сайхан тэр төлөвлөгөө юм хийгээд тэр хүмүүс итгэдэггүй гэх юм уу? Яг энэ одоо би энэ хүн надаас ингээ бүүн зардал гаргуулад эсвэл бол ингээ шулах гад ч юм уу те эсвэл ямар нэгэн байдлаар би энэ яг итгэжүүл одоо энэ ойлгодуулах гэдэг. Тийм ойлгодуулах гэдэг байна гэдэг тийм талаар хүлээж авдаг гэдгийг амар сайн ойлгосон. Тэр чинь үнэн л дээ. Би ч гэсэн тийм амар бодолтой л байдаг л та. Итгэл үнэмшил байхгүй. Зүгээр хамт оролдоод үзье гэдэг одоо тэр оролдоод үзье гэдэг юм амар баг гэх юм уу? Зүгээр аль хэдийн муу санаа суудсан байт юм уу те мэдгүй л дээ. Эсвэл мэдгүй одоо байгаа юм алтахаас амар айдаг ч юм уу тэгээд энийг миний юм авах гэдэг юм гэж юм. Харин тийм. Яг надаас тийм байгаа. Би бас хүлэн зөвшөөрж л. Тэгтээ бас мэдээж яг бодно л та надаас юу унах гэдэг нь яах гэдэг. Харин тийм. Тийм. Би болохоор мэдээж өөрийнхөө нөгөө хэлсэн үн хөлс юу гэдгийг цалин мөнгө яг тэрэн дээр тохиролцсноор л ажлаа гүйцэтгэн те. Тийм. Мэдээж өөрийнхөө байгаа чадлаараа яг мэдж байгаа бүх юмаа хуваалцаад нэг газрын дээш нь хөгжүүлээд олон улсад гаргахсан гэдэг надад амар хүсэл байсан. Тэгэд яг уу дунд нь яг тэр ашиг юуны сонирхлын ч юм уу те үсэл бодлын зөрчилдөөн гаргаад яг бүр ингэж яг хүснээр болж чадаагүй. Бид ажилласан газрууд маань. Тэгээд ерөөхдөө яг тиймэрхүү юмд амар ажиллагдсан дөө. Харамсалтай юм те. Харамсалтай л амар харамсалтай сонс. Өөрөө ч нөө блог тавиад байгаа учраас. Тийм. За тэр ч яах вэ? Тэр асуудал ч яах вэ? Надаа бүр ер нь ихтэй амар би бас яг зөв нөгөө тийм загварын талаар амар их тийм сонирхдаг хүн л те. Яг тийм өөрөө тийм мэдлэг туршлага бол ерөөсөй байхгүй. Гэтэ айгүй надад гоё санагддаг. Тийм гоё гангу уцалсан байгаа хүмүүсийг харах надад амар таатай байдаг. Чи өөрөө тийш усмаар بود юм. Тэгвэл яах вэ? За
Яг надад сонирхол болно тий. Магадгүй яг одоо биш ч гэсэн тий. Тэгэхгүй тэгээд яг олон биш. Яг тий тэгээд асуулт байгаа. Тий, корона дээр тавигдаа хөл орой тавигдаа клаб энэ нэг ч болсон. Гэхдээ яг тий ер нь надад гоё байдаг байхгүй. Тэгээд тэрний талаар л өшөө дэлгэрүүлж надад асуумаар ярилцмаар л санагдаад байгаа юм л за. Тэгэд Италид одоо янз бүрийн л одоо нэг загварын талаа, Миланы загварын талаа тэр нөгөө юу гэж асуулдаг штэ. Би тэр юуг амин Fashion Week Питиомо гэдэг. Питиомо тий. Питиомо гэж юу юм? Питиомо гэдэг одоо нэг юу гэх юм те. Би бол ингэж ойлгосон. Анх бол runway юм уу? Runway биш. За яг би эхлээд за ингээ өөрийнхөө ойлгосноор хэлээ. Дараа нь булгаа яг ингээд янз бишээ залруулаад хэлчих. За. Би бол ингэж ойлгосон. Анх бол би ингэж ойлгосон. Амар дэлхийн хамгийн загварлаг гэсэн нэг эрэхтэй өстой гангана барьж дийлэхгүй залуучууд ингээл цуглараад уулзаал өстой гой гой зураг ингээд ахуулдаг тийм юу гэж ойлгосон. Дараа нь ингээд жоохон уншаад исэн чинь тэр нэг тийм supplier-ууд тэгээд нөгөө retailer-ууд хоорондоо ингээд уулздаг л юу байсан юм бэлээ. Яасан гэж ойлгосон л тоо. Нөгөө нэг fair exhibition юу нь бол тэгээд нөгөө нэг материалуудыг танилцуулаад одоо нөгөө нэг одоо яг supplier тэр юу н retailer-ууд ингээд өөртөө 7 хоногийн турш үзэсгэлэнгээ гаргана гэсэн үг. Тэгтээ зөвхөн ирчүүдэд төлхөө зориулсан. Тэгээд нөгөө Sartoria гэдэг нөгөө нэг гар ойдл мойдолтой одоо өндөр зэрэглэлийн хасаг зэрэглэлийн ойдолтой энэ төр хослолууд голчлон гардаг. Тэрэнд нь эрэгтэй хүмүүсийн хасаг зэрэглэлийн хэрэглээний юмнууд тэгэнгүүт нөгөө нэг яг хүмүүст харагдахтаа нэг хослолтой гой гой гаан залгачаад ингээд гудамжаар нь алхал зургаад оруулаад тэгдэг л дээ. Сурчлагаа л гэсэн үг. Ер нь бол инфлюенсерүүд одоо баярууд тэ худалдаа өгчөд одоо энд Монголоос идэвхтэй оролцож байгаа нэг Исаягийн яг гэдэг юм шүү дээ. Премьер Тайлер тэр яг идэвхтэй яг тэр юугаар явдаг гэсэн шуумар. Тэд нар чинь айгүй алтартай юмнууд чинь оруулж байна. Нөө мараараа өдргээл мундаг тийм юмнууд оруулж ирээд тах шиг байсан. Тийм. Гоё гутал хувцас, цаг, шидэл юу гэдэг бүх төрлийн л яг хансаг хэрэглээний ч юм уу те гоё фэшн, загварлаг, сайн чанартай гэсэн. Тэр бол ихтэй амар харагддаг. Зургнуудын үзэхээр л. Тийм. Би юу сайн мэдгүй. Яг нэг тий. Яг дараа нь зургийг харуулчихгүй. Тийм. Тэгээ яг зүгээр одоо тиймэрхүүдөө ер нь үзэсгэлэн ч юм уу тиймэрхүүдөө одоо загварын 7 хоногт ингээ оролцоод явж байхад тэндээс ер нь чиний одоо сурч мэдсэн зүйл гэдэг ч юм уу амар олж авсан яг тийм зүйлүүд ер нь юу байсан бэ? Олж авсан зүйл, сурсан зүйл гэхээр би яг fashion business гэдэг юм энэ дэлхийд яг ямар одоо нөгөө circle-тэй ч юм уу те яг ямар системээр ажиллана гэдгийг аягүй сайн сурсан. Яг брэндүүд загварын шоу гэдэг байгаа. Тэнд яг хин урьдаж очдгийн те буцаагаад тэр брендийг хийн хөгжүүлдэг. Тэд нар одоо яаж ингэж брэнд болж олон улсад гардгийн ч юм уу. Ер нь бол одод хөгжүүлдэг гэж хэлж болох уу? Инфлюенсерүүд. Одоо жинхэнэ одууд нь инфлюенсер одууд гэдэг нь тэд нар бол яг маркетинг гэсэн үг. Тэд нарын яг хөгжүүлэлтийн нь болгоод баярууд одоо худалдаа авчид те нэг брэнд загварын шоу ингод олон улсаас ингэж хүмүүс очдог. Баярууд гэдэг тэд нар нь болохоор баяр гэдэг нь юу вэ гэхээр өөртөө улс болгоно ингээд том дэлгүүртэй ч юм уу те тэр брендийг тэр тухайн улстай ингэж оруулахыг хүсдэг. Тэгэнгүүт тэр загварын шоунд тухайн үеийн коллекцийг танилцуулж байгаа тэр дундаас нь загваруудаа сонгоод энэ захиалах юм гэдэг мянгаар нь хэдэн улс руу ингэж таарад гэсэн үг. Манай улсад энэ тохирох юм байна гэж мэл те. Тийм. Тэгмүүд одоо тэр инфлюенсер одууд яагаад тэр хувцсыг өмсөд ингэ рекламад нэхэр тухайн брэнд бид нар ийм нэр хүндтэй ийм хүмүүстэй ажилладаг гэдгийнх нь өөртөө зүгээр маркетинг л гэсэн үг. Тийм. Тэгээ явж байгаа тэр нь хэр өрсөлдөөн мэдрэгддэг вэ тэр брэндүүд яарна өрсөлдөөн бол амар чанга креативитиг бүр ингээд тултан гаргадаг. Фэшн салбар чи ер нь нөгөө газрын засгийн дараа ордог дэлхийн 2 дахь том индастри. Тийм үү? Аха. Тэгээд фэшн салбар чинь өөрөө ингээд креативити дээ яг бизнесийг ингээд хослуулж явдаг одоо тэр салбар болохоор зүгээр тэр нөгөө нэг сэтгэн бодох, уралдах хүмүүсийн өрсөлдөх чадварыг бүр маш их шаарддаг. Залуу дизайнеруудын хувьд ч гэсэн. Тэгвэл фэшний зорилго юу юм бэ гэж асууж болох уу? Эсвэл бас мангар асуулт аа. Фэшний яг зорилго бол мэдэхгүй байна. Мэдхгүй аа. Би энэ талаарыг бодцоо. Гэтэ хүмүүс хэрэглэн штэ. Тий, хэрэглээ. Одоо жишээлбэл хэрэглээ дундаа хүн болго өөр өөртөө гэсэн гоо зүү таашаалтай тий. Тэрэнд нь илүү олон боломж олгож байгаа гэсэн фэшн. Чи өнөөдөр юу өмсөхийг хүсэж байна? Тэрэн чи бид нар сонголт гаргаж өгнө гэсэн үг. Яг гоо тэр тухайн хүний зорилго юм байна тий. Тийм. Тухайн одоо тэр утас өмснөөр яах гэдэг юм.
Одоо зүгээр яг минийхаар бол угийн тэл хүнд чи амар олон зүйлээс таашаал авч байгаа шүү дээ. За юу одоо идэж уухаас ахвал тий гоё гоол идэж явах. Тэдний нэгэн фэшн. Тэднэрээс гадна зүгээр яг нөгөө одоо хүмүүс ямар нэгэн хэрэгцээ байдаг. Амар олон хэрэгцээ байгаа. Тэгэл өөртөө таалагдах хэрэгцээ ч юм уу тий бусдад таалагдах хэрэгцээ. Бусдад өөрийгөө нэг statement одоо болгож харуулах би нэг ийм хүн гэдэг тэрийгэ тодтох энэ өөрхөн одоо өөрийн илэрхийлэмж тэгээ зан характераа одоо бусдад таниулах гэдэг ч юм уу. Тэрийг нь одоо ял миний бодлоор яг fashion салбар бол амар яг яаж өгдөг л гэж би бодож байна. Тэ гаргаж өгдөг байх. Төлөв гаргаж өгдөг. Яг чамайг хэн бэ гэдэг чинь тодорхойлоход чинь тусалдаг гэх юм уу? Одоо чинь манад л гэж хэлж байгаа нэг тийм ах байдیں۔ Амар баян. Эсвэл хинч мэддэггүй. Тэгээд ингээ хуцалт нь зүгээр урхаа подолк шаахатай ингээ годомжинд явж идэг. Тэгсэн мөрчлөө ингээ яг юу хийдин яадаг юм бүр ингээ юу вэ гэмэрхэн. Тэгмээ тэр үний хувьд бол фэшн бол ямар ч зориулахгүй юм байна те. Эсвэл нөгөө албаар тийм уц өмсөж өөрийгөө тэгж нууж бас болох юм те. Тэр утгаараа фэшн бас тэр хүний фэшн болохоор өөр юм. Тэр хүний өөрийнх нь фэшн гэхээс илүү имиж нь гэсэн үг шүү дээ. Өөрийгөө нийгэмд хэн болгож харуулмаар байна те. Ямар талаас нь харуулмаар байна гэдгийг л гаргаж ирж байгаа гэсэн үг. Тэр хүн одоо тэгж хувцаснаар хүн болгоны санаанд нь буугаад үлдчихдэг. Харин ч илүү бууж байгаа гэсэн үг. Гэхдээ хүмүүс мэдгүй л дээ хараад энэ нөхөр мөнгөтэй мэн гэж байна. Тэгээ яг мэдж байгаа хүмүүс нь ол яриа шүү. Тэгээ мэдж байгаа хүмүүс тэгээ ийм л гараад шүү дээ. Тэгэнгүүт улам хоногч байгаа гэсэн үг байхгүй. Өөрийнхөө имиж идэр хүн бүрдүүлж байна гэсэн үг. Тэгэхгүй зэрэг өдөр болгон хувцаслал ганган өөр стил хувц өмсөтэй байвал бас тэгж амар боохгүй. Яг зүгээр яг тэр зүгээр ганган яг одоо ингээд ер нь хүмүүс манай монголчууд ч ялангуяа те амар ганган болж штэ ялангуяа өсвөр насны хүмүүс чи тэрийг юу гэж бодож бүгд жоохон адилхан болоод нөө эсвэл өөртөө гоё илэрхийлэх гэж үзээд нөө өөртөө гоё илэрхийлэх гэж л үзэж байгаа да ер нь бол хүүхдүүд яг ингээд сониуч зан дээр олон юм сонирхол те тэгж жагаад яванд амьдралынхаа турш нөгөө хүн мэдэж өөрийгөө олдсон штэ за би ийм л төрлийн хувц өмсөд одоо нөгөө нэг юу гэдэг Steve Jobs ч юм уу те яг Steve Jobs толгоонд орж ирэл ажиллаа л та. Зэнэ готалтай. Гэтэ зүр нөөний саяны билегийн юм дээр бол заавалчгүй нэг юу fashion тийм одоо Welt 2 бол холбогдох албагүй л гэж би бодож байна л та. Баян гэхээр ганган хувцалдаг ч юм уу эсвэл ганган хувцалдаг гэхээр заавал тэр нөөрэө баян гэдэг ч юм уу. Гэхдээ яг тийм байх албагүй. Sorry гэхдээ харамсалтай тийм баян хүмүүс фэшнтэй холбогдоод байгаа байхгүй ялангуяа Монголд те нэг жоох мөнгөтэй боломж нь байгаа л. Тийм тэмүүл ингээ заавалчихгүй ингээд би мөнгөтэй гэдгийг харуулах ёстой ч юм шиг ингээд. Яг үнэндээ Монголд дэлхийд байр ийм яриад уран зураг фэшн хоёрыг мөнгөтэй хэрэгэлдэг гэдэг. Аха. Яа тэгэхээр эн чинь соёл нэгт. Хоёр дахь юм бол тухайн үн дагаад чанар гэж манайхаа ярьдаг те. Яг тэр бол үнэн. Яагаад ингээ хай фэшн гэл одоо Gucci, Prada те Chanel ч юм уу. Тэд нар ингээд харахад ингээд галзуу юм хийгээд байгаа чинь тэдний цан маш их нөгөө чанар явж идэг. Хүний амьдралын хэрэглээний баталгааг ингээд дааж чадна гэсэн үг. Гэхдээ жоохон үнэтэй. Арай жоохон үнэтэй. Тэр чанартаа зориулаад одоо жишээлбэл тэд нар чинь хамгийн чанартай л ашсаар тий. Хамгийн чанартай материалыг ашиглана, хамгийн чанартай ойдлыг гаргана гэдэг. Тэгээ яг тэр чанар тал дээр үгийн уус маргахгүй маргаа байхгүй. Тэгтээ яг нэг юу үнэн нь бол чанараас гадна өөр үнцэн байгаа л ах л та. Бизнес талаас харуул нэр хүн тийм нэр хүнд одоо юу гэдэг нь тэр чинь юу гэдэг designers clothes гэж ярьдаг. Goodwill гэдэг шүү дээ. Goodwill гэж designer clothes. Тэгэд үгийн тийм байх ёстой байхаа. Үнтэй байх ёстой байхаа. Яа тэгэхээр тэр зүйлсийг одоо нэг дизайнер гэдэг хүн дээр нь байна л та. Хүний оюуны өмч тий. Тухайн брендийн нэр хүндээс гадна дизайнерын яг хийж байгаа ганц цор ганц бүтээл гэдэг. Мэдээж та хоёр нэг дизайнер өөртөө чи яг зориулсан ганц хувц өмсөд хийгээд өгчих юм бол ингээ хүний таашаал шал өөр л юм л та. Тэрийг харах болгонд түн миний хувц. Тийм энийг надад ингэж хийж өгсөн шүү дээ. Тим хүн хийж өгсөн шүү дээ ч юм уу те. Тийм. Би тэр Louis Vuitton-ы үүрэгчийн чанарыг бол мэдэрсэн. Шал өөр л юм. Барьж мараад ингээ те ингээ цэглэхаан гүйлгээд нээж барай үтсэн чинь мөр авмаар санагдсан байлээ. Гэтэ би авч хэлэхгүй л дээ. Одоохондоо. Гэтэ хавууны л өстө нэрэ таашаалтай. Тэрийг ингээ мөнгө зулж байгаа хүсэн байж брэнд ингээ хэрэглэх туртай октооч ч юм уу те залуучууд байж шүү дээ. Тийм. Бүр ингээ хөтлөө ажиллаж байгаа мөнгө цуглуулж агаад ганц ингээ брендийн цүнх авдаг ч юм уу те $2000.
Тэгээд тэр зүгийг бариад явхад хүртэл тэр хүн өөртөө ямар их ихтэй байх уу гэдэг нь шал өөр ах. Тийм яг уу одоо тэр нэг ийм шүүмж яагаад гэдэг штэ ингээд одоо хитрхийн нөгөө хүмүүс брендэд их мөнгө зарж чинь те эсвэл ингээд балаагүй ажиж хитрхийг брэнд хөөжин мүүжин гэдэг шүүмж би бол яг нөгөө нэг бас нэг жоохон тэрний эсрэг л байх гэдэг юм л та хүн бас өөрийгөө нөгөө аз жаргалтай байлгахын тулд бол яг тэр нөгөө сэтгэлээ fulfill хийж байгаа юмыг бол яг мэдрэх боломжтой байл мэдрэх хэрэгтэй те заавалчгүй хүний үгийн шаардлага өөр чи одоо мөнгөтэй одоо ингээд түрүүн юу гэдэг тэр баяа ах одоо чинь юу гэдэг мөнгөтэй ах хичнээн ингээд урахаа бодолт юмсад явж байгаа ч гэсэн амар гоё машин сонирхдаг гэж болж тээ. Машинд амар мөнгө өрдөг. Машин амар. Машин амар. Уцанд ерөөсөө яадаг мөртлөө гих мэтлээ одоо бүгдээрээ яг ялгаатай болохоор тэгээ боломжоор л өөрсдөө нөө сэтгэлийг дүүрэх юмнуудаа хийх хэрэгтэй. Тэгээ тэрийг бол нэг гаднаас нь өөр хүн шүүмжлэх болж байгаа утгагүй л ах л та. Тийм яг үнэ. Тэгэл яг та тухайн хүний л өөрийнх нь амьдралаа ингээд амьдралынхаа турш одоо юу гэдэг комплект хийж байгаа тэр таашаалуудын л нэгэн шүү дээ. Тэр хугацааг өмсөө тэр хүн аз жаргалтай байвал болоо тий. Тэгээд одоо шүмжилж байгаа хүмүүсийн мөнгөөр дээрээс нь аваагүй ч гэдэг юм уу. Өөрөө ингээд хөдөлмөрлж байгаад өөрийнхөө тэр одоо мөнгөөр дуртай юм аваа тэрнээс аз жаргал мэдрээд амьдарч ийн гэдэг чинь бас гоё шүү дээ амьдралд. Кайфтай. Тийм шүү дээ. Даач гэдэг хүмүүс шүмжилдэг л дээ. Тэгэл яах вэ? Зарим яг ингээд хүмүүс ингээд дуртай юм ойлгоцсон хүмүүс л дээ шүмж хамаагүй болцсон юм шиг. Тэг хамаагүй бол. Тэр хүмүүс ч үгүй яг нөгөө яг стейтмент хийж байгаа ч гэсэн өөрөөсөө таалагдах нь илүү чухал байгаа гэдэг тийм. Тэгээ өөрөөсөө нэг тийм сэтгэл санаа таашаал өгөх нь илүү нэгдүгээрт ч юм уу. Тийм баха. Тэгвэл Монгол хүмүүс юу ямар шиг уцалж байна? Өдөр тутмын зүгээр л ингийн хүмүүс. Манайхан нөгөө нэг айгу бараа уцалдаг шүү дээ. Бараа гэдэг нь өнгөлөг биш. Өнгөлөг биш. Дандаа нөгөө нэг хар бараа хар уцалдаг хүмүүстэй. Тэгээд яг энэ дээр ярихад манай одоо монголчуудын царайны өнгө өөрөө ингэж айгуу жоохон бараан хөрслөг бор штэ. Тэрэн дээр нь одоо бараан ингээ хар уц өмсчгөр бүр тэр царайг нэг айгуу дарж харагдуулдаг. Ялангуяа одоо хаврын үйлрэл. Тэгээд дээрэс нь манай ч нэг үсээ айгуу бороор будах туртай. Хар ингээ хөрслөг царайн дээр бор устэй. Тэгээд хар бараан уц өмсгөр жоохон айгуу тийм нөгөө нэг унцсан унжуу ингээд харагддаг. Тийм үү. Түл чинийгаар ер нь яаж уцлал дэжгүй байх уу? Монголчууд одоо дэжгүй юу яах вэ? Энэ бол цэвэр миний ярьж байгаа юм бол яг одоо бидний мэрэгжил юмн дээр суурилж ярьж байгаа л да. Яагаад тэгэхээр би бол яг хүн сонголтоороо өөрөө ингээд хар хуцаа сонгоод өмсч болно те. Гэтэ аль болох бас тийм биш яг өөрийнхөө бие галбирыг мэдрээд яг ингээд өөрийнхөө онцлогийг мэдрээд ажныхаа өнгийг мэдрээд яг өөртөө таарсан өнгөөр ингээд хуцлах нь чухал гэж би боддог байхгүй юу? Тэрнээс биш хар өнгө муухай улаан гоё гэхээр бүгд улаан өнгийн хуц өмсөн ч гэсэн үг биш л те. Тийм. Одоо тэгвэл за хүнд нь таарсан өнгө гэж байгаа шүү дээ. Тэрийг юу яаж мэдэх вэ? Хүнд нь таарсан өнгө гэдэг тэгэл одоо судалж мэднэ дээ. Одоо чи тэгвэл өөр дээр яар та. Одоо жишээлбэл би их юм бол нэлийн хөрслөг бор аштан бор хүнэлтэй. За тийм үү. Тийм. Гүү надад гэсэн тэр би хөрслөг бор гэхэлэр бүр арай дэндүү бор хүнэл бодоод хэлээ л та. Үгүй яг хаа гэхдээ яг анзаарвал яг нэлийн бор л тоо. Тийм тэгээд одоо юу гэдгийг тэгээд дээрэс миний нүдний ингээд өнгө бор гэх юм уу те. Яг тиймэрхүү байгаад ирэхээр хар хувц илүү тохиромжгүй байдаг. Яг тэгэхээр улаан нөгөө царай дарж харагдуулаад тэгээд цайвар өнгө үсний өнгө бас царай дарж харагдуулдаг гэх мэтчлээ. Тийм. Хүний нүдэнд яг гоо зүү талаасаа ч юм уу те яг харагдах тэр өнцгөөсөө ингээ зөв харагдана л гэсэн. Өөрийнхөө балансыг барьж. Бас нэг тийм юу бод ч те хитрхи нэг олон өнгө холчиж болохгүй гэх тийм байгаа бас тийм. Энд чинь өөрөө дотроо нөгөө нэг яг ингээ яг нэг техник шинжлэх ухаан байгаа. Шинжлэх ухаан яг нэг fashion science гэдэг зүйл байгаа та. Яг одоо юу гэдэг энэ талаар бүр чихэн одоо суралцаад мэрэгшээд тий одоо тэгэхээр нүүн юу түрүүн яг хэлжсэн тий бид нэр анх танилцуулгатай булгаа бол бас зөвхөн фэшн юугаас гадна нөө имиж консалтинг хийдэг. Монголоор одоо юу юм бэ? Одоо хувийн харин хувийн имиж булгаа өөр юм гэж имиж стилийн одоо нөгөө юу гэдэг зөвлөх. Тооны өөрийгөө илэрхийлэх имижийг бүрдүүлдэг зөвлөх юм. Гэтэ нөгөө юу сая бол нөгөө түрүүн нөгөө яг подкаст эхлээс өмнөх тайлбар дээр бол би сонсоод бас ингэж үзэж зөв имижээс гадна чинь зөв имижээс гадна баг амьдралын хэв маягийн тэр чигт нөхцөлдөг тийм. Тэгэхээр за одоо яг энэ дээр асууя л да.
За тэгвэл одоо жишээ нь за хинч үдийн жишээ нэг одоо Анууд дээр за зүгээр байгаад над дээр заавч жишээ зөв нэг хүн дээр за анууд заа би ингээд чамаар ингээд өстой яамаар энэ тий нэг өөрхөн чамаа зорилгыг би гоё олмоор байна. Би нэг аятайхан нийгэмд харагддаг болмоор байна гэд. Тэгвэл одоо чи надаас одоо жишээ нь яаж судлах уу? Яаж одоо намайг сайжруулах уу? Тэр ер нь процесс яаж явах уу? Тэр процесс ингэдгийн эхлээд бид нар чиний нийгэмд эзлэх байр суурь одоо эрхэлж байгаа ажил тэрийг чинь ингээд тодорхойлно. Тэгээд дараа нь чиний хувь хүн сэтгэл зүйч бид нар тодорхойлдог ярилцаад чамайг дотроо ингээд яг юу хүсдэг, хэн баймаар байгаа, ямар ингээд хүсэл зорилготой юм те. Тэгээд нийгэмд тэр болгон дээр чинь анализ хийгээд мэрэгчлэтнүүд нийгэмд эзлэх одоо байр суурь чинь тодорхойлж өгнө. Тэр нь юу гэхээр чамайг тэр чигээр нь ингээд өөрчлөөд шал өөр хүн ингээд болгох чинь гэсэн үг биш. Чиний одоо байгаа байдлыг чинь хамгийн төгс хөлбөрийг бид нар буцаага бүтээж өгдөг гэсэн үг. Тэрнээс л ингээд чамаа юу ингээд 100% өөрчлөө шалт нөгөө өөр одоо юу гэдэг анд гэдэг хүнийг гаргаж ирэхгүй л тээ. Тийм. Одоо чинь булгаа дээр яг одоо хүсэл тавьж байгаа ч юм уу яг чиний үйлчлүүлэгчэд ер нь ойролцоогоор одоос яг хитээс хитэн насны хүмүүс манай клиентууд нэг 30-50 насны эмэгтэйчүүд байдаг. Дандаа эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүд гэсэн байгаа. Тийм үү. Тийм. Тэгээд тэд нар нь юу вэ гэхээр нийгэм тодорхой хэмжээний нэлээд байр суурь эзэлсэн. Тэгэнгүүтээ одоо би ингээ буцаад өөртөө нэг зөв илэрхийлж те өлөө ишүү хүчтэй ингэж болохын тулд өөртөө өөрчлөх гэсэн чинь хүсэлтэй өөрчлөнө гэдэг нь жишээ хүчтэй харагдах эргэн тойрондоо би мадам болмоор. Тий. Мадам. Яг тэр одоо нөгөө нэг тим юу гэдэг өөрчлөлөгч хөдөлгөөн бид нарт ханддаг гэсэн үг. Тэгээ яг нэг тиймэрхүү хүсэл байдаг хаа тий. Яг тухайн хэрэгцээ нь хангагдсан. Тий. Энгийн харагдмааргүй тий. Одоо яг үнэхээр би гоё харагдмаар байна. Гэтэ бас яаж ихээсээ зүг мэдэхгүй ч юм уу тийм. Одоо жишээлбэл яг гоё гэж ярихаас илүү эн чинь бас нөгөө нэг хүний эргэн тойрны харилцаа тухайн хүний үзмжээс шууд хамааралтай байдаг тийм. Аюугаа амжилттай ингээл лаг ажил эрхэлдэг ингээд аюугаа амжилттай бизнес эрхэлдэг эмэгтэй хүн байлаа л да жишээ нь. Тэгэнгүүт хичнээн үнэтэй хувц өмсөнжсэн тэрийг хямдхан юм шиг ингээд тухайн хүн өөр өмсөд байдаг ч юм уу тийм. Хүн харангуйтанд ямар сонио хувцалтай. Яг ийм ажил хийдэг байж энэ хүүхэн ч юм уу энэ залуу ч юм уу яг тиймэрхүү ярианд төхөдөг. Тэрнээс л бид нар ингээд урьдчилан сэргийлж байгаа гэсэн үг. Тэр үнийг өөлөх юмгүй. Тийм. Тэгээд шаардлагатай бол бид нар нөгөө манер те этик болоо тэр болгоны л бас заана л та. Тийм би яг тийм эрэгтэй хүмүүс амар анзаардаг л та. Харахад амар ажил эрхэлдэг. Амар лаг те өндөр цалин байл те. Тэсэн мөрлө хувцалж байгаа л болохоор зүгээр нэг юм 10 жилийн хүүхчиг. Тийм. Нэг юм сонин юм өсөлттэй нүдэн шилтэй тэгээд пүүз мүз Джинс нь доороо нэг юм. Гэхдээ яг пүүз мүз үстэй. Гэхдээ надад заримдаа тийм хүмүүс амар зөвхөн санагдаад байдаг шүү дээ. Яг зөв нэг тэрийг одоо шинэ булаагийн яг хийж байгаа тэр юм үгсэж юм шиг зөв надаа яг миний бодлоор нэг тийм зарим тийм нөхдөд амар зөвхөн санагдаад тийм. Ерөөсөө гадаад үзмжиндээ don't give a fuck гэдэг. Тэгсэн мөртлөө хийж байгаа юм амар мундаг ч юм уу те. Тийм надад хаяа зүрхгүй санагдаад байд. Одоо чиний яг над ярьж байгаа тэр ярихаар бид нар консалтинг үйлчлэгээ тэр үнийг ганган байлгана гэсэн үг. Шаардлагатай бол тэр үнийг тимж байлгах байхгүй юу? Ер нь бол одоо яг нөгөө тэр ярьж штэ Steve Jobs шиг гэдэг. Тэр үн яагаад тэгэхээр одоо тэр нэг jeans цамцаараа хар sweater-аар л ингээд бид нар нүдэнд үлдсэн штэ. Тэгэнгүүт бид нар яг өөрчлөлөгчөө харж байгаад энэ хүн ямар ажил эрхэлдэг те хэн баймаар байна. Тэрэн дээр нь тулгуурлаа за тэгвэл ганцхан баг энэ имижээр л явъя гэдэг хүртэл имижийг гаргаж өгнө гэсэн үг. Зүгээр л хийж байгаа ажил нийгэм дэслэх байр сууриас нь хүмүүст яаж сэтгэлд нь хоногшуулах вэ гэдэг л ажлыг хийж байгаа. Yes. Тийм. Тэрнээс заавал нэг төгс байлгах гэдэг байгаа биш. Бүүз өмсдөг байсан үнийг бол заавал ботинг өмсөхгүй юм биш те. Одоо жишээлбэл бүүз өмсөх туртай хүнийг бид нар яаж бүүзнээ сонголтыг хамгийн зохимжтой сонголтоор нь сонгож өгч байна л гэсэн үг л те. Тэрнээс та ботинг өмсөө заавал хосол хүмүүс та заавал ийм хувц хүмүүс. Тийм. Заавал энэ брэнд энэ. Тийм. Заавал энэ брендийг ингэж хэрэглэх хэрэгтэй гэсэн үг биш. Бид нар өөрчлөлттэй харьцагтай хүртэл яг ямар брэнд баажтын хүртэл эхлээд асуудаг. Таны хувцсны хэрэглээ ингээд 2 жилийн хэрэглээ бид нар хангаж өгнө. Таны тэгтээ ингээд баажт чинь одоо юу гэдэг те тэр мөнгөний хэмжээ чинь хитэн төгрөгөнд байвал ингээд тань сэтгэл хангалуун байх уу. Зарим нь бол одоо юу гэдгийг high fashion хэрэглэх туртай, зарим нь fast fashion хэрэглэх туртай, зарим нь бол брэнд бишээсэн ч хамаагүй зүгээр л надад зохимжтой хамаагүй гэдэг.
Тэгэхээр бид нар тэр аль аль нь л одоо зарим үйлчлэгчдээ зөвхөн мангагоос ч гэсэн одоо хувцас шопингийг цуглуулад өгчих үе байна. Зарим нь бүр үнэтэй заавал дэлгүүрч юм уу гадаадаас захиалга хийх үе байна. Заримд нь зүгээр Шангрилагаар дагуулж явж байгаад ингээд юу гэдгийг за баргал хөдөлж Инав стайлийнхан тий Педро Адрес ч гэсэн юм аваад өгчих үе байна. Янз бүр тухайн хүмүүсээсээ бүрөө хамаарна. Бид нар бол яг тэгэж тулгаж ажиллахгүй. Тэгэхээр яг хуу түрүүн юу хахад одоо ингээд загварын зөвлөгөө өгч яхад бол эрэгтэй ч хүмүүс дийлэнх нэмэгтэй авах тий. Тэгээд эрэгтэй ч хүмүүс авах гэсэн шүү дээ. За эмэгтэй хүмүүс бол мэдээж асуудалгүй ингээд ингээд гэвэл ингээд бүх юм ингээд эрэгтэй хүмүүсээс зүгээр нэг ийм хариулт гардггүй. За үгүй ч юм уу те ёо за ингэхгүй ч юм уу нэг арай нэг жоохон тийм арай дэмий биш үү ч юм уу нэг үгэнд орохгүй ч юм уу тийм юм ер нь байсан уу? Эрэгтэйчүүд эмэгтэйчүүд нь илүү тийм. Сэргээрээ. Эрэгтэйчүүд үг амар саадаг. Өө тэгээ. Өө тийм үү тэгээ. Нэрээ тийм байна те гэж яадаг. Эмэгтэйчүүд нь болохоор нөгөө өөртөө айлгсын үзэл бодолтой нөгөө нэг яг ингээд хэрэглээнд ингээд заншсан те хэрэглээтэй хүмүүс шүү дээ. Тэрийгэ өөрчлөхөд нь жоохон өөрсөнд нь хэцүү асуудал тулгардаг л та үйлчлүүлэгч тарцгаад одоо жишээлбэл юу гэхээр хүний байнгын хэрэглээ бид нар тодорхой хэмжээнд ингээд амьдралын стилийг өөрчлөх гэдэг шүү дээ. Баг багаар тэр хүнд ингээд шууд сэтгэл зүйд нь бол шууд нөлөөлнө. Тэгэхээр бид нар ихлэ сэтгэл зүйдээр амар сайн ярилцдаг эмэгтэйчүүдтэйгээ. Эрэгтэй хүмүүс бол эхний ярилцсан дээрээс өстө ахын тэгээд ч юм уу. Ахын зүгээр чиний үгээл. Тэгээ чиний үгээл тагаас та чиний зүгээр сонгож авсан хувцэл өмсөе гэдэг. Юу ч гэсэн амаа зөв гоё болгоод. Тийм. Тэгэхээр бид тодорхой хэмжээнд асуудаг одоо юу гэдэг нэг бүтэн лүг хувц өмсөж үзье. За энэ танд яг ямар мэдрэмж төрүүлж та өөрийгөө хин гэж талент харж байна гэдэг хүртэл асуулт тавьдаг л да. Аа. Тийм. Хэрвээ бид нар ингээд хүчээр тэр хүнд ургахт нь ч юм уу дотроо чимээг үсэхгүй байхт нэг дуртай нэг өөртөө таалагдсан гутлыг өмсүүлээ зогсоолж болохгүй. Аа. Тэр хүн буцаад тэр гутлыг өмсөө талент дараа зогсож байхдаа яг ямар мэдрэмж авч ийн гэдэгт нь бид нар чухал гэсэн үг. Буцаад дахиад тий. Тийм. Гэхдээ яг нэг тийм юуны лүг гэж амар хүчтэй л би нэг хизээч яах ямар амарх би зөв YouTube үзэж байгаад GQ тэгээд Tom Ford хоёрын нэг хамтарсан чи баг үзчихсэн юм шүү. Ингээл гудамжнаас ямар ч хамаагүй нэг нөхрийг аваачаал те нэг сонирн байдалтай нэг гудамжны юу ч юм уу тэгэл нөхдүүдийг оруулж ирээл л та жинка одоо нэг Tom Ford GQ дээр нээлж байгаа л Хүсэний яслал, Лукины яслал, Юугийн яслал бушаал амар залуу болгоч амар залуу болгоч те тэр шиг янз юм шүү. Tom Ford гэж нэг амар нөхөр юм те. Тэр чинь Gucci-ийн юу лээ ахлах дизайнер байлаа. Тийм байсан 2000 он. Тий, би тэрнийг бас нөгөө нэг яаж эрэхтэн хувцлах хэвээр энэ тэрийг бас YouTube-ээр үзэж ирсэн юм бас. Тийм. Гоё зөвлөгөө. Тэр айгаа гоё зөвлөгөөнүүд өгдөг. Жижиг гоё бичлэгүүдээр дамжуулаад. Тийм. Tom Ford. Тийм. Тэгэл ер нь эцсийн зорилго нь бол нийгэмд илүү соёлыг түгэх гоо зүү гэдэг зүйлийг түгээж ил гэсэн үг Монгол улсад. Яг тэгэхээр Итали ч юм уу та нар өөр орноор яваад ажиллах амар гой залуучууд явдаг те. Тэд нар ингээд яг л тэр соёл нь бүр хэдэн мянган жилээс ингээд суугаад ирсэн соёл байхгүй. Эрэгтэйчүүд нь бүр цаанаасаа л автоматар гой хувцалдаг те. Үсээ гой засдаг, сахлаа гой засдаг, арчлах ёстой гэдэг мэддэг. Манайхан бол ерөнхийдөө загварын салбар сүүлд одоо хөгжиж эхэлж байгаа. Ер нь жоо хайн болоо. Бараг 90 оноос хойш хилж болох уу? Ер нь одоо бүх 90 оноос байту 2000 оноос хойш хилж болно дөө. Төв хөгжөөд байна гэдгийг. Тэгэхээр тэр дунд бидний соёлыг л алуулах түгээхийг хичээж байгаа л гэсэн баг багаар. Одоо шууд нүдэнд харагдаад хүмүүс магадгүй ойлгохгүй ч гэж магадгүй л те. Гэтэ магадгүй ингээд бидний өөр хүүхдүүдэд энийг ингээд үр ашиг нь гаргах гэдэгтэй итгэж байгаа. Тэмээд энэ яг л одоо нийгмийн хөгжлийн бас тодорхой нэг хуйлаа ялцчихгүй заавалчгүй эрдэмтэй ухаантай байхаас гадна хүн өөрөө зөв болосоо ярилцах нэг гоё хувцлах гэдэг чинь бас зүгээр бас нэг ямар тийм гоё зүйл байгаа байхгүй тий. Нэг аз жаргалтай байх. Яг үнэ. Тэр өөрөө нийгмийн харилцаанд ороход гэсэн бидэрт илүү бидний харилцааг хэлбэрлэж гин гэсэн үг байхгүй юу? Шууд хараад өрөөл хэллээ ингэж та нахаалны юм байсан бол бид нар арай соёл нийгэм рүү ингээд багчсан шилжих гэж үзээд байна шүү дээ. Угаасаа л одоо хүнийг анхны удаа харахад тэгээд шууд л тий хувцалтыг хараад нүүр царийг хараад тий ус бүх юмыг хараад тэгээд шууд л дүнэлтэн шүү дээ. Аа нэг иймэрхүү гар юм шиг байна. Тий. Тэрнээс үүдээд тэр хүний амьдралд карьер өөрөө хүртэл шал өөр нөлөөлнө нийгэмд. Тэр нийгмийн харилцаа гэсэн шал өөр болно. Иргэн тойрны хүмүүсийн харилцаа гэсэн өөр болно. Тэрийг л одоо тэр зүйлийг л ингэж баг багаар юу яаж байгаа түгэж байгаа гэсэн.
Тэгэд яагаад ингэж манай үйлчлэгээ энэ маань ингэж айгүй чимээг унууслаг ч юм уу тиймэрхүү байна гэхээр тодорхой хэмжээнд манай үйлчлэгчид нийгэмд өөрсдөө нөлөө бүх хүмүүс байдаг л та. Тэдэртэй төрүүлж ажиллангууд тэд нар өөрсдөө буцаад нийгэмдээ ингэж тэр соёлыг түгэж чадах хүмүүс. Тий. Нөгөө нэг бие засаад гэрээсээ төрөөс гэдэг шүү дээ. Тий. Бие засаад. Тийм ээ. Тэрийг л түгэж яах гэсэн үг тий. Nice. Тэр бас нууцлын гэрэмэр байгаа юм тий. Айгу Монголд бол айгу тийм ховорхон байдаг. Тэгтээ ховорхон байдаг юм ажлуудын л нэг байна л та. Тий. Сонсгож явах ойлгомжтой санагдав юм. Хүмүүс одоохон тоол хүлээлж зарим нь авдаг зарим нь авдаг гэхдээ. Тэгтээ цав хугацааны л асуудал. Тий. Одоо чамаас гадна өөр яг иймэрхүү тусдаа иймэрхүү үйлчлэгээ үзүүлдэг ер нь газрууд хэр их байдаг вэ? Тага цөөхөн нэг хэдхэн стилист энтер л байгаа. Тэгээ бид нар ч би нэгэж хоорондоо мэднэ. Цөөхөн шүү дээ. Гарын 10 уран л дөө. Би бас түрүүн нэг подкаст сонсож байгаад Монгол подкаст тэгсэн чинь бас зүгээр нэг Монгол залуугийн талаар мэдчих авсан л та. Дөнгөж хоригтой залуу бас гадны дандаа том юунууд дээр шоунууд дээр яваад юм стилист хийгээл яваад идэг. Яваад тааж Нэрийг санахгүй байна уу? Нэр нь хаана гэдэг залуу Солонгос. Одоо юунд идэг гэсэн. Одоо тэр залуу Австралид идэг гэсэн. Австралид нөө юу лээ Prada-д ажилладаг. Prada Creative Director лөө. Австралийн юунд лөө дээ. Тэгэд яг уу тэр нөгөө би ямар подкаст вэ гэхээр тэр юу байлаа. Хүлээлгийн өрөөлөг гэсэн. Sex and Fire-тэй подкаст байсан. Тэгээд тэрэн дээр тэр залуу нөгөө гол нь гей залуу байсан л та. Монгол залуу гей залуу тэгээд айгүй мэдрэмжтэй бас Итали, Нью-Йорк, одоо Paris ямар олон шоун дээр тэгээд стилистээр ажиллаж байсан. Тэгээ бас нэг харангууд яг юу гэж хэлэх гээд байна гэхээр нэг загварын салбар дээр харангууд ялтчгүй нэг эрэгтэй тийм загвар тал дээр амар мундаг мэдрэмжтэй хүмүүсний тийм гей хараад байдаг шүү дээ. Тийм, ихэнх нь тийм шүү дээ. Ер нь тэр ингээд бүр яг тийм байдгүй. Одоо шинэ түрүүний ярьдсан Tom Ford ч гэсэн гей тэгэл. Яг тийм байдаг л та. Яагаад тэгэхээр эрэгтэй хүний яг тэр нөгөө нандин гэх юм уу тэр нарийн мэдрэмж гарахаар эмэгтэй хүнээс илүү байдаг байхгүй. Нэр тэгээ тэр нь заавал гей гэж ажил гараад байна уу те. Гей гэж тэрийг олж таньж байгаа нь нөгөө арай эмэгтэйг тал руугаа явчихдаг. Одоо яг тэр гей гэж яриад байгаа хүмүүс. Тэд нар мэн өөрсдөө илүү ингэж таниад тэр нарийн мэдрэмжээ гаргаж ирдэг. Одоо та хоёр шууд ингээд дизайнер хийлээ ч юм уу те тэгмүүд нарийн мэдрэмж чинь бас арай тотох байхгүй тий. Гэтэ заавал гей бай гэсэн үг биш л дээ. Тэр хувь хүний өөрийнхөө л нөгөө хөгжлийнх нь шатан дунд л явагдаж байгаа зүйл тэрнээс ш. Чи заавал гей ээж дизайнер болно ч юм уу тий. Чи гей ээж монголог гэсэн юм байхгүй тий. Гэтэ яг өвчин тэгж хардаг. Өөртөө арай илүү өөрөөр олоод мэдэрсэн хүмүүс таньсан хүмүүс маань л нөгөө нэг арай нарийн мэдрэмжэдлгүй бас ингээ гаргаад байна л гэж би ойлгож. Ялч нэг юу бараг л statistical fact л байгаа байхгүй юу? Тань тий. Нөгөө нэг угийн хамгийн алдартай юунуудын одоо үүсгэн байгуулагчтай хин ч үгүй Александр Ванг, тэний Рикардо Тичи. Тэгээд нөгөө Болмейни, Оливер юу эдэр тэр бүгд л одоо ялтчихгүй. Тэгээд ер нь одоо зүгээр тийм чамд бол нэлээд ингээ найзууд байдаг. Баа. Тэгэж асууж. За ер нь энэ нэг асуучсан юм байлаа гэж. Юу байсан тэр нь? Тэр жоох утгагүй асуулт юм байна. Бис утгагүй асуултуудаа асуулт. Зүгээр яг уу нэг юу тэгэж би нэг тим сонсчихсан байхгүй юу? Энэ үнэн бодлыг л мэдчихмээр. Эмэгтэй хүний хувьд одоо чинь гей найзтай байгаа. Гей найз нь ер нь бол ямар ч эмэгтэй найзаас нь илүү байж чаддаг гэсэн нэг тим юм алцсанчихсан байхгүй юу? Тэр ер нь үнэн үү? Юугаараа илүү? Мэдгүй одоо арай илүү. Одоо нөгөө нэг тийм loyal ч гэх юм уу. Эсвэл ялгаагүй. Би яг надад бол бид тийм амар гей ч юм уу те яг тийм бүр сайн найз энэ гэсэн байхгүй. Би чинь зүгээр л эмэгтэй хүмүүстэйгээ сайн найзууд бол найзлна, эрэгтэйчүүдгээ найзлна. Хүүсийн эрэгтэйч байдал эрхэмлэн. Тэгээд нэг хүмүүсийн эрэгтэй шаардсан. Тэгээд найзууд гэдэг нь одоо жишээл зүгээр нийгмийн одоо нэг хүрээл донд байдаг л гэсэн үг. Тэрнээс би тэгж нухацтай найзлал тэгээд бол явдггүй л те. Тэгэхээр сайн мэдгүй л энэ талаар. Би дуртасаа болцсон юм. За тийм. Би чи гей байгуулахад ажилласан шүү дээ. Тийм. Бараг би л чинь гей байгуулахын бараг цорын ганц стрейт хүн нээсэн шүү дээ. Цорын ганц стрейт ихтэй хүн. Тийм. Яг уу октод байсан л да. Октод нь яг уу нэг нь бай, нэг нь нөгөөдг нь жирэмсэн.
Нэг нь болохоор бүр ингээд насны гарсан ихч. Тэгээ нөгөөх нь болохоор бас нэг настай ихч. За. Тэгээ тийч чинь бусд эрэгтэйчүүд нь бүгд гей. Тэгээд хувцалж чаддаг нь нэг баг 3 4 л байсан. 10 баг 20 дүнээс. Бусд нь ингээд ерөөс тоодгүй эсвэл амар гей. За яг муугаа ижээл та зүгээр амар юм байдаг шүү дээ тийм амар ихтэл гинэ тэрэ. Яг л охин шиг эсвэл хувцалж байгаа байдал нь бол баг тийм биш л байсан. Тийм болохоор янз янз л баг. Тэг янз л баг дөө. Тэгээд тухайн хүмүүсийн өөртөө л сонголт мэдрэмжлэл юм да. Тэг. Би бас сайн мэдэхгүй л байна. Яг хөө тийм Франц гейм интернет үзэл байгаа л та. Тэгтээ тэр хүмүүстэй зүгээр яг найз шиг л харцчихсан болохоос тэгж амар эмэгтэй найзаас минь илүү ч юм уу. Эрэгтэй найзаас минь илүү ч юм уу, дутуу ч юм уу. Яг тиймэрхүү байдлаар л харцж үзэж байгаа юм. Би энэ юуны талаарх подкаст баас сонсох хэрэгтэй юм шиг байна. Юуны талаар? Гендерийн талаарх уу? Тий. Өөр тийм сонсоод байгаа тий. Гэхдээ ер нь ойртож явах ер нь зүгээр би ч нэг ер нь амар их подкаст сонсдог л доо. Монголыг сонсно, гадаадыг сонсно. Тэгээ Монголоо сонсож байгаа дандаа тиймэрхүү сонсогдоод байгаа байхгүй. Тиймэрхүү юм сонс. Мааха яг шинэхэн болохоор тэгж маадгүй. Одоо жишээлбэл юу гэдэг гей биш ч гэсэн амар ингээд гоё хувцлах ч юм уу те гоё гангуу хувцлах дуртай залуучуудыг хүртэл манхан гей энэ хэлээд дээ шүү дээ. Тийм зүгээр ингээд амар гоё хурдан шортой ингээд кобой готлон мөцсөн нарийнхан жийсэн өмссөн кул залуу. Уртсан урт ургуулсан явж ирлээ гэхэд ихэнх манайхны өөртний монголчуудын хүлээж авсан зөвхөн өө нахачин гей дээ одоо шил мохор гомоос те. Тийм штэ мэмштэй гэж ярьдаг ш тэр өөрөө аяга буруу жишээлбэл биз тэрээр нүрчлээс. Тэр хүний таашаалахгүй юу? Хүсээ ургуулна уу, байна уу, нарийн жис өмснө үү, өргөн жис өмснө үү, пүүз өмснө үү, эрэгтэн үсгэдэг гутлан өмсөн ч баг зүгээр энгийн үзэгдэл. Тийм үү. Тэгээ яа болохгүй гэж тэрэж хамт таалагдчих. Харин тийм л дээ яа болохгүй тийм. Тэгээ 10 орондоо дүүрэн бүгд зүс эсвэл эмэг зүс эрэгтэн хүн хараад амар сонирхолтой сони тийм эмэгтэн хүн шиг ч юм уу те. Эсвэл нэг гоё юм сул джинс ч юм уу байнга би тамир авсан өсгөртэй эмэгтэй хүнийг харж ах чи бенчиг мэнчиг ч юм уу. Хүнийг юу тэгж дүгнэх хэсгүй байхгүй. Тэр хүн зүгээр хүссэн юм ал өмсөлтөө. Тэгэл болоо шүү дээ. За тий. Хамгийн гол нь шалтан харагдахтаа л тэгш. Болгоод одоо зүгээр яг иймэрхүүдүүд зорилгоч юм уу юу байгаа юм. Одоо ирээдүйд би нэг иймэрхүү төсөл дээр ч юм уу эсвэл иймэрхүү зүйл дээр нь ажилламаар байгаа. Ажиллаж үзмээр байгаа гэдэг ч юм уу тиймэрхүү. Ер нь бол байгаа. Яг төслүүд зөндөл төсөл мөсөл байна л та. Технээс нь хэрэгжүүлэх гэж юм ажиллаад авцсан л байгаа. Одоо зүгээр яг арай нөгөө ярмаар байна. Тийм үү. Гэтэ зүгээр юу асууж асуу. Гүг зүгээр яг би асуух гэдэг юм болохоор яг юм дизайнер хүний хувьд яг тийм ultimate goal гэх юм уу те яг амар тийм нэг заавал хийндэ гэсэн тэгтээ амар тийм том хүсэл одоо шинэ байгаа харин тийм хүсэл тэр одоо юу вэ тэгэхээр даван материал Монголд үйлдвэрлэлээ юм уу үйлдвэрлэлгүй тийм тэр би тэр үйлдвэрлэлийг амар сайн ингэж гаргаж ирсэн гэж хүсэж байгаа яг ингээд материал өөртөө хүүн давуу ер нь ямар төрлийн давуу тэгвэл ан дээр юу ямар даван дээр зурх хүүн давуу тэр шиг энэ өөрийнхөө талаар ийм юу талаар яг аим дургуй наач. За бас тойрч ажиллах юм нэг салбарт байгаа шүү дээ. Жишээлбэл юу вэ гэхээр үйлдвэрлэл дээр төлөвлөл би ажиллахыг хүсэж байгаа. Тэр нь юу гэхээр зөрчил дөрвөн ингээд оёдл моёл ч юм уу тэр нөгөө хуучин яг 90 онд байжгаад хавчлагдаад алга болсон бүх зүйлүүдийг сэргийхийг хүсэж байгаа. Тэгээ аль болох тэрийг ингээд төсөл болгоод Монголд хэрэгжүүлэхийг л хүсэж байна гэж хэлэх гээд байна. Йоо манайх ч бүр пиано үйлдвэрлэдэг байсан шүү дээ. Хүүн давуу үйлдвэрлэлэр чинь нөгөө хүүн давуу бүр тариад уу. Тэгвэл би бол яг тэр нарийн ширээний бол яг үндэ мэдгүй байна. Гэхдээ мэдээж салбарынх нь мэддэг хүмүүстэй уулзаад тэрийг буцааж яаж сэргээж болохоор бид нар буцаад дотооддоо яаж үйлдвэрлэл ингээд өөрснөөсөө гаднаас хамааралгүйгээр хийж болох уу гэдэг айлах тийм зүйлүүдийг хийхийг үнэхээр хүсэж байгаа. Тэгээд тийм хүмүүстэй ч холбогдож ингэж юу гэдгийг явах ч гэсэн хичээж байгаа айлах уулзаал те. Бид нар юу хөгжүүлээд тэгээд одоо үйлдвэрлэл одоо ганц нөгөө нэг үйлдвэрлэл чинь давуу материал ч тэр нөгөө нэг оёдлын цехүүд энэ подголоор нийл таарсан байгаа оёдлчдын нэгтгэх шалгуур тавих те. Тэрний үр дагавар нь юу вэ гэхээр өшөө олон нэгцэн юм том одоо цехтэй юм том байгууламжтай болчлоо гэхэд өшөө олон брэнд гарах одоо нөөц болцоо байна. Буцаага тэдрийг гадны зах зээлд гаргах тийм том төсөл бас яригдчихэж байгаа.
Монголын брэндүүдийг өшөө илүү нөгөө хөгжүүлэх бид нар ингээд олон улсад туршилт гүйц чанарыг ингээд дотооддоо бас бий болгох гэсэн гэдэг юм зүйлүүд ярьж байгаа мэдээж. Тийм ээ. Монголд бас яг хин болгоо хэлж байгаа шиг тийм давуу одоо хүн давуу үйлдвэрлэл продакшн талчвал бас аягүй том боломж гарч ирж байна л та. Тийм. Ягаад тэгэхээр нөгөө нэг юу одоо хүн давуу яг тэр ургуулад cotton candy дээр жамгийг ургуулад нийлүүлдэг юу ч уг нь бол одоо cotton candy зөв cotton. Тэгээ тэр нэг юу уул нь Хятад Америкт нэлээх үе нь яадаг байхгүй юу? Ялангуяа нөгөө Шинжаа уйгур хэсгийн. Шинжаа уйгурт ч Америк тарьдаг. Тэгээ нөгөө сүүлийн үед юу болоод байгаа вэ гэхлээр нөгөө Шинжаа уйгурт ч нөгөө хүний эрхийг асуудал амар үүсэгдээд нөгөө Хятадууд нэвтрхийх нөгөө тэр нөгөө Шинжаа уйгур ч нь бол Хятадын ислам шашинтай хүмүүс. Ислам шашинтай хүмүүстэй нөгөө амар ребел Америк нөгөө терроризм Хятад дунд амар тийм террорист юмнууд хийдэг. Тэгээ нөгөө Хятадын засгийн газраас нь тэрийг дарах гээд ерөн жоохон нөгөө нөхдүүдийг арай дэндүү боомлдог гээд хүний эрхийн асуудлууд үүсээ. Тэрнээс болоод нөгөө нэг амар том брэндүүд ерөөсөө Хятадаас тэр одоо хүн давгаа авахгүй ч юм уу тийм гэдэг асуудлууд үүсээ. Бойкотлоод болоод байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө Монгол тэгээ гараад ирвэл Хятадаас авахаа болж байгаа газар Монгол шиг одоо тийм зардал гайгуутай газараас аваад эхлэл болно. Би энэ тэл боддیں۔ Одоо чи нэг Монголчууд өөрсдөө юмнуудаа үйлдвэрлэе гэж байгаа шүү дээ. Тэнгүүт энэ манай хоёр том хөрш яах болоо гэдэг. Яах бол гэж бид нар мэдээж тодорхой хэмжээнд үр дүн гаргана л да. Тэрийг бол тэр улс төрийн янз бүрийн л мэдэх ах би бас сайн мэдгүй. Гэхдээ ямар ч хэсэг хэрэг үйлдвэрлэл хийчлээ гэхэд бид нар дотооддоо өөртөөхөө нөөц болцоог хүртэл хангах чадвартай болчихсон. Дээрээс нь ажлын байраад маш их гарч ирнэ. Залуучууд ажилтаа болно. Би үл яг ингэж бодоод байхгүй юу? Одоо чинь би Хятадын орнд эсвэл Оросын орнд байсан бол энэ нэг орныг бүр шулсаар агаа зүгээр юу ч болтон хүйлмээр байгаа байхгүй тий. Чи тэхвэс юм. Тэгэхэл байсан баг. Ямар нэг хэлэхэд бол тий. Гэхдээ би Орос Хятад биш би Монгол байна л та. Тэнгүүд монголчаа ингээ тий өөрсдөө ингээ өөрсдийнхөө мэд үйлдвэрлээд аль болох тэр хоёр орноос бүх байн импортлмооргүй байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бид нар тэрний талаар харин тэмцэх хэрэгтэй юм шүү яг. Харин тэнгүүд яг тэр хоёр аим шиг хоёр том бүр их гүрэн одоо энэ жижигхэн Монгол орныг одоо тийх боломжийн үгхүү гэдэг л аим. Би тэрэн дээр яг үндэ буугаад өгсөн аахгүй юу? Яагаад? Уусаа тийхгүй ах уу гэл. Энэ аим шиг ийм хоёр том орн ч одоо юмд нэг ирээдүйн цаг хугацаатай одоо юу гэдэг арга зам гэж юм байгаа. Залуучууд гарч ирж байгаа. Бид нар яг энэ ихтгэл үнэмшилтэй хандах хэрэгтэй. Харин тийм ээ. Бид нар чадна гэдэг чинь итгэх хэрэгтэй. Би ялангуяа энийг залуучуудад ч гэсэн хэлхийг амар хүсдэг л дээ. Хийгээд үзтээ. Би болохоор тэр нөгөөний тэр буугаад өгсөн хүмүүсүүдийн илэрхийлэл одоо төлөөлөгч байх шиг байна. Яг хөө хэдүүл эсвэл ингээл эн чинь ингээ ярьж байгаа магадгүй ирээдүйд хийчих магадгүй. Гэхдээ яг үр дүнгээс нь л харъя те. Тэгээ үр дүнгээс харъя тийм. Тэгээ яг хэрвээ үйлдвэрлэл яг бүснээр болоод ингээд байгуулагдчих юм бол хоёр орноос яг ямар дарамт технологи тухайн үед л харъя да. Одоо л би хэлсэн шүү дээ. Би зүгээр нэр яг үндэ би Монголыг бол ингээ те. Тэгээ баг импортлосоо төгсөд байгаа байхгүй юу? Яг хараа ийм баггүй экспортлосоо гэдэг. Хятад ч гэсэн ингээд ноос ноолор ч юм уу те юм байна. Энэтхэг ч гэсэн маш том зах зээл. Гэтэ манай ноос ноолор бол дэлхийд номер 1 гэдэг нь үнэ. Тэгэхээр бид нар Lux TV-гээр явдаг гэж. Харин бид нар чадж байгаа байхгүй юу? Бид нар чадна тантууд ингээд тэгэхээр ганц ноос ноолоор байтугай арьсаар ч гэсэн бид нар яг үнэндээ л явж байгаа. Ноос ноолоор яг нэг өнө те. Lux TV-гээр Lux TV-гээр заяа ноосны ганцхан реклам авах тэр нь гоё. Одоо жишээлбэл Loro Piano гэдэг дэлхийн хамгийн тансаг юу байна? Одоо нэг ноолорон юуны брэнд байна, материал хувцас төрхөдөг те. Би хамгийн сүүлд 20 онд Итали дахад дэлгүүрлээ ороход Mongolian Baby Cashmere гэдэг юм гаргацсан байсан. Том Монголыг бүр онцлсан монголоор зураг авалт хийсэн том каталогууд ингээд том дэлгүүрүүдээр ингээд байж байгаа угаасан. Би нэг тийм айгуу сони юм сонсч ирсэн л та. Сонж яах вэ? Энийг уншиж илүү, сонсч илүү. Загвараа. Гэхдээ юу гэхээр одоо нөө Кашмир аа штэ. Кашмирийн үс нөө Яманы үс ямар Яманы үс хамгийн сайн байдаг вэ гэсэн чинь заяа. Ингээд уулын хамгийн дээр ингэж гарч явдаг. Тэгээд салхинд Америк тэгэхэд цохиулсан. Тэгсэн мөртлөө тийм одоо Америк салхиас тэгсэн мөртлөө хамгийн их нөгөө нэг юу зөөлөн мөртлөө тийм бат өх байгаад байдаг гэж сонсч байсан. Тэгэхээр Монгол тэрнээгээр яг бол яг Монголын одоо тэр юуны Алтан уулсын юунаас гадна Чилийн хөлөө. Чилийн Балентер байгаа. Чил тэр Чил ямар ч нэг Латин Америкийн нэг орны тийм юу амар уултай. Гэхдээ амар цөөх хэмжээгээр гардаг. Гэхдээ нөгөө нэг хамгийн үнэтэйгээр яадаг.
Одоо тэрүүгээр хийгдсэн тэр одоо нэг юугаар тэр нөгөө үсээр хийгдсэн нэг коутл хамгийн доотлын үнэ одоо 50-аас 60 мянган долларын бас эхэлдэг гэж тэгжсэн л та. Тийм. Маа ноос ноолоор дэлхийд бас өртгөөр өндөрт ордог. Тийм үү? Манай орны тийм. Тэгээд том брэндүүд арай хямдхан гэ өөр Монголоос бас их өөр монголчууд их ажилладаг байхгүй. Тийм үү? Яг оо энд гэж хэлэхэд ерөөхдөө манай ноос ноолоор бүтээгдэхүүн бүр Armani интернэтлөө хүртэл юм нийлүүлдэг шүү дээ. Тийм үү? Одоо нөгөө юу зүгээр малчд уу эсвэл нөгөө говь гоёо гэж одоо манай том одоо үйлдвэрүүд хэвсэг говь байна. хамбогд өдр гэлөө. Одоо 3 том л үйлдвэр байгаа шүү. Тэд нар маань дэлхийд гэсэн нэлээд томдоо орцгоод угаасаа говь дэлхийн номер 1 гэтэр гэдэг бол ялч үнэ тэгээ хэвсэг тэгээ хамбогд гэж явдаг. Хэвсэг бас тийм байт юм тий. Хэвсэг монголч бас нэлээх байгаа. Надад гэхдээ ноол руу хусаа ганц юм таалагддаг. Юу? Амар амархан илэгддэг. Тэр бол чанартай яг нөгөө үйлдвэр сайжруулалтаа. Би бүр надад ивсгэнч байсан, гоёмч байсан, аль яланч байсан. Тэгмэд ингээд би дотор өмдөнд амар хавдаг байхгүй. Тэг би яаж яхад ясрахаг гэдэг чи ясан бүстэй. Тэ ингээд тэ үйл ялуугаа ингээд ноолдрон өмдөө өмсөд байн сууж байгаа штэ. Тэгэл ингээд өмдөө тайлал хармат. Яг нэг бүхсний тэр айлын хоёр ясны хэсэгт ингээд цаарчдаг. Тэгээд цаараад ингээд жоо нингэн боловсраа. Тэгээд сараа цоорч тэгээд салтаа байн цоорно. Урагтан. Тийм. Тэсүм үстэй амар дулаахан амар гоё. Тэгэхгүй юу? Хариултыг болгоноос авах гэж одоо. Яагаад болооч шиг. наа чи ясан үндэ юу эрэхтэй. Хаж одоо тэгээд ноолорны маань шанслаг юм уу, чиний шанслаг юм уу сайн мэдэхгүй л ч гэж. Миний хоёр юм таарцсан. Зөөлөн байгаад тийм аа гоё. Тийм. Тэгээд манайхаас нэг улсаа басчлахгүй бид нар ч бас дэлхийд амжилттай явж байгаагаар бол явж байгаа. Одоо жишээлбэл миний мэдхийн Тоётын судлан бүрээсээ ч гэсэн Монголд хийдэг Монгол арсаар. Тийм үү? Тийм үү? Тийм. Урдлаа гэж цүнхний Итали брендийн одоо Монголд дэлгүүр нагаад Монгол ухраарсаар уу? Цүнхний арсыг ч гэсэн Монголоос зарим нь нийлүүлдэг гэдэг байгаа. Манай арс тэр юм сайн юм тий. Манай арс нэхий ноос ноолдор бидний яг энэ түүхий ид гэд тоохгүй ингээ гудамжинд хаяад байгаа юмнууд бүр дэлхийд хамгийн үнцэнтэй юмнууд ер нь бол хамгийн өндөр чанартай. Бид нар өөрсдөө л мэдэрсэн. Бид нар өөрсдөө тэрийг ингэж үнэлэхгүй байгаа. Сайн. Нэхийг одоо жишээлбэл Монголд нэг юу гэдгийг 10-20 мянгаар ингээд гудамжинд ингээд зараад байдаг шүү дээ. Хөдөө замж явж хахад ч юм уу те. Нэхий нөгөө малын арснуудыг ингээд дэлгээд тавьсан. Хаана? Одоо ингээд та нар хотоос гараад тэрэлжин тийш явж байгаа ч гэсэн тэгээд замаарч дүүрээ ингээд газар тавьсан байдаг шүү дээ. Ингээд цаасан арцсан юмэрцгэн дээр. Бид нар чинь тэрийг хятадууд аваад юм Америкт аваад бүр амар сайхан илдээд боловсруулаад цаана чинь бүр амар өндөр зарж байгаа байхгүй. Тэгэд бид нар өөрсдөө гадаа аага үнгүү шахуу хайсан юм аа яг боловсруулж чадахгүй л юм л та. Би зүгээр яг нэг одоо ингэсэн нэг тийм арьс ширний гутлын одоо юм хийдэг. Одоо монгол хүнтэй ярилцсан үнээс ингэж дулж исэн. Ингээд уг нь одоо ер нь хэлж штэ Монголд одоо яг түүхийд нь бол байна те. Арьс шир сайннууд нь байна. Тэгтээ ингээд яг Монгол энэ дээр одоо юу гэдэг юм массын үйлдвэрлэл рүү Монгол яг сайн гарч чадахгүй байгаа асуудал нь хүний нөөцтэй айгүй холбоотой асуудлууд амар их байдаг гэжсэн л та. Яг одоо жишээ нь юу гэдэг энэ талаар яг сайн мэрэгчсэн хүмүүс байлаа гэхэд яг энэ дээр ингээд доктортой удаан ажилладаг хүмүүс бас зөвхөн байдаг ч юм уу те. Тиймэрхүү асуудлууд байгаа. Тий. Яг тэр үйлдвэрлэл хийжлэхэд одоо юу гэдэг үндсэн инженер байд энэ тэр одоо технологич гэдэг хүмүүс байгаа. Тэд нар маань Монголд маш цөөхөн яг тэр технологи мэддэг. Мэдээж хуучны одоо зүйээс л бүр ингээд гадаад дотоод нарийн мэрэгчлээ эзэмшээд ирсэн одоо хөрчүүлж юм уу те. Тэгээ тэр үйлдвэрлэлийг ингээд аваад явах яг хүчин чадал боловсон хүчин залуучууд байж таарна мэдээж. Тэд нар маань нөгөө төлбөргүй. Ажлаа хаяа авчих цалингаа аваад одоо нэг тийм хайчих гэх зэрэг. За наа чи одоо яг аюул нөгөөний одоо 90 оноос хойших залуучууд л хата тийм харамсалтай. Би одоо яг оноор нь мэдгүй. Би яг тэгж л бодож байна. Яг нэг тийм төөрцөн үе гэх юм уу? Тэ социализм ч биш одоо чөлөөт. Гэтэ яг миний яг харж байгаа өнцгөр уг нь Монгол ажлын байр ажиллах хүч одоо байхгүй салбар ч юм амар орон зай байдаг. Тэгээ буцаагаад яг залуучууд нь өөртөө олж харах гэдэг юм амар ховор. Би бүр фэйсбүүк дээр хүртэл пост хийдэг байхгүй Монголд хэрэгтэй яг мэрэгчлүүд энэ төр гэдэг. Яг өөрхөн одоо мэдж байгаа загварын салбартай яг ийм мэрэгжил тутамшигтэй гэдэг. Ямар одоо тусалж яг ямар мэрэгжил тутаж байна загварын салбарт. Яг юу хэрэгтэй вэ? Та нар битгий тэр бизнес агуугаар сураатай.
Тийм. Харилцаагаар сураад. Үгүй ядаж наалгаад технологичоор сураа. Яг мэрэгжлийн стилист гэдэг мэрэгчлэлтэй хүмүүс ч гэсэн Монголд байдаг байхгүй. Стилист гэдэг чинь дизайнер биш. Стилист гэдэг чинь мэрэгчлэр сургадаг сургууль ер нь Монголд байгаа юм уу? Байхгүй. Харамсалтай тийм. Би тэгээд яг багшилжсэн л да. Сууйсч багшилсан, мэдрэмжийн академи гэсэн багшилсан. Тийм үү. Тэгээ багшилж байхдаа би Итали Монгол програмыг холиод боловсролын яамруу гэсэн явуулж үзлээ. Тэгээд яг уу би оюутнууд дээр гэсэн өөрөө яг програмыг туршиж явсан. Тэгээд тэгэхэд яг надад бол арай цаг нь болоогүй юм шиг санагдсан л та. Хүлээж авах. Тэгээд би болохоор илүү нарийн тийш нь оюутнуудыг залхахыг хүссэн. Анхнаас нь л дизайнер гэж чи яг хэн баймаар байгаа юм те. Дизайнер гэдэг чинь фэшн дизайнер гэдэг чинь нэг хүн, сүүрчин гэдэг нэг хүн, эдэлчин гэдэг нэг хүн, стилист гэдэг нэг хүн, креатив директор, арт директор гэж нэг хүн, бүтээлч захирал те. Тэгэл фэшн инфлюенсер гэж нэг хүн ч юм уу. Зурагчин яг ямар холбоотой мейкап артист үсчид хүртлийн дунд яаж болох вэ гэдэг хүртэл зааж лээсэн л та. Тийм баха. Тийм яг хөө нарийн ширийн юмнууд руу бол манай ус угаасаа ороог байгаа. Тэгэд яваа явандаа сайхан хөгжих байх гэж найдаж байна. Орох байхаа гэтээ хидэлтэй л багсахчвал орхол байх л та. Юу? 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 Тэгээ Монголын нөө юуны нөхий одоо тэр юуны байгууллагад сайн юм бэлээ одоо жишээ нь дархан минж байна, дархан нөхий байна. Тэдний юу бол бас айгуу дажгүй юм бэл. Харж исэн. Гэхдээ нөгөө нэг юу яг бүтээгдэхүүн амар надаа чанартай юм шиг санагдсан. Гэхдээ мэдээж нөгөө ажиллах юм нь одоо тэр юу гэдэг жоохон заагуур талаасаа ч юм уу. Тийм яг үнэ. Брендинг талаас дээр жоохон ажиллах нь. Тэрнээс бол технологи талаас л одоо сурах сурцсан баха. Технологи талаас манай арьсны одоо янз бүрийн сахны одоо нөгөө брэнд газрууд үйлдвэрч гэсэн амар сайн. Тэгээ загвар нөгөө брендинг дээр маш их алддаг. Тэгээ тэр нь яг юунд дээр гэхээр яг энэ одоо түрүү миний ярьсан нарийн мэрэгжил дээр байхгүй юу? Брендинг үүсгэх, брендинг менежмент, маркетинг хүртэл ингээд тусдаа явдаг. Манайхан ч бол ерөнхий санхүү маркетинг менежмент сургуутаа брэнд үүсгэждэг ч юм уу те. Яг үндэ бол хусны бизнес нэг оюутлын газар нэг хэдэн даваа аваачаад хувц хийлгүүлээд буцаад тэрийгэ зарах гэдэг үг биш л те. Тэр дунд ингээ маш олон нарийн шат дараалал үе систем гэж байдаг. Стратеги, бодлого те өөртөө ялгарл, онцлог, identity гэж байдаг. Тэгээ тэрийгээ яг манайхан бүрэн бас илэрхийлж гаргах мэрэгчлэтнүүд ч гэсэн баг байдаггүй. Одоо л ингэж одоо юу гэдэг бид нар шинэ залуучууд ингээд ирээд их орондоо яг юм их гэл явж байгаа шиг байна. Тэд нар илүү эндэрдэлгүй ажиллах гэж найдаж байна. Тэрнээс иш бол хуучин үед маань бол яг тийм бол байгаагүй л хэрэгцээ ч байгаа байх. Тийм. Одоо яг бид нар хаштангаас нөгөө дэлхийд өрсөлдөе бас гарын олон улсад нэг өөртөө харуулъя гэдэг бодолтой л болчихлоо л доо. Тийм. Тэгэхээр тэрэн дээрээ тодорхой хэмжээнд бас ингэж яг юу хэрэгтэй гэдгийг ойлгох хэлж байгаа гэсэн. Үндсэн суур юмудаа л одоо яг нэг сурцсан дараагийн түвшинд авчих юмудаа л яг өшөө сайн яг хэрэгтэй л байх шиг. Өөртөө байх тийм. Тийм ээ тийм. Тэгээ тэрэн дээр үгийн тэгээд одоо булгаа шиг шатарлаг хүмүүс нь ороод ирэхээр тэгээд үгийн явандаа гоё болох байхаа. Бас амчиг. Бэлгээ наа ингэж монголт юм аа. За булгаад ер нь одоо яг тэгвэл Монголын одоо ер нь айгүй олон брэндүүд шинээр үүсэж штэ. Сүүлийн үед эднэрт дундаас ер нь хамгийн их таалагдж байгаа юу вэ? Яг тэр энэ гэж хэлэх юм бол алгал байна. Тийм. Гэтэ би энэ яг мяазя гэсэндээ биш л дээ. Зүгээр personal favorite. Personal favorite гэсэн яг юм алгал байна. Тэгвэл гаднаас яг ослох юм байхгүй. Би нэг тэгэж амар тэр гоё энэ муухай гэдэг юм угаасаа өөр хардаггүй л дээ. Тийм үү. Тэг чи яг юу хартай? Би зүгээр загварын л хардаг. Зүгээр хийц яг би сууж гой сууж өгч ийн өмсөд үзэх тухтай байна л гэдэг хардаг болохоос энэ ч гоё брэнд шүү, энэ мяа шүү, тэр үнэтэй шүү, тэр хямдхан шүү гэж би амдаа. Зүгээр яг нэг юу брэндээс би бол зүгээр ингэж ойлгоод байхгүй. Яг брэнд гэдэг зүйл бүтгэхэд брэндээс гадаа одоо юу гэдэг тэр тухайн бүтээгдэхүүний чанар, загвараас гадна одоо нэг брендинг тийм имиж дээрс бас нэг юу байх хэрэгтэй юм шиг одоо тухайн брендийн үзэл санаа ч юм уу философи байгаа. Тийм, тиймэрхүү зүйл одоо ер нь яг яаж хөгжд юм бэ? Яг тэр болохоор анханасаа нөгөө бүр сторийн фаундераасаа эхэлтэй. Тийм, фаундераасаа яг эхэлтэй. Одоо жишээл үүсгэн байгуулагч дизайнер хоёр гэсэн. Дизайнер нь үүсгэн байгуулсан мөн үү? Эсвэл яг хөрөнгө оруулагчтай юу? Тэгвэл тэд нар өөрснөө одоо брэнд сторигоо
бүтээлсэн гэсэн үг. Ийм мессеж өгдөг, ийм төрлийн X сегментэд ийм таргеттай ийм хүмүүст зориулсан ийм брэнд болно гэдэг анханасаа ингээ брэнд identity гэдэг юм тодорхойлоод тэгээд ингээд тэр болгоныгоо ингээд анханасаа бичиж байгаа тэрнийхээ дагуу ингээд action plan өдөртөө хүртэл тулгаад ийм царайтай ийм хүмүүс манай зөвхөн модуль байна. Одоо жишээлбэл Gucci гингүүт 90 бараан тий нэг амар тийм эмгэн шиг юм шиг хувцснууд гэсэн мөртлөө ингээд дандаа юм сонин царайтай модулууд энэ төр санаад ордог. Одоо тэгээд нөө Dolce Gabbana гэхэл амар их цэцэг мэцэг тийм юмнууд байдаг. Тэгтээ ингээд тансаг ингээд Моника Беллуччи шиг хүүхнүүд тий. Итали хүүхнүүд. Одоо жишээлбэл Dolce Gabbana-гийн түүхэн юу гэхээр зүгээр л одоо Como гэдэг Италийн нэг Миланы хажууд байдаг жижиг хотоос гаралтай. Como гэдэг нөгөө юу гэдэг л Lake. Como Lake тий. Тэгээд тэр нь болохоор яг ингээд жоохон ингээд тосгоны юм шигтэй хөдөөний гэхдээ тэнд нь нэлээ ингээд бас мөнгө жүрхүү хүмүүс амьдардаг болохоор яг тэр тансаг байдлыг ингээд хөдөөний юм шиг Италийн байдлыг харуулсан брэнд. Жишээлбэл Jacquemus гэдэг Франц брэнд байгаа. Тэр холонгууд яг Францын хөдөөний тэгээ тухайн брендийн хувцснуудыг харах юм бол тэр бол high fashion л дээ одоо. Хувцснуудыг харах юм бол ингээ хар ажилчдын хувцснуудыг fashion болгоцсон. Тийм үү. Тийм. Философи нь зүгээр л чи ингээ хөдөө фри бичин тухтай те ингээ гоё. Гэтэ энийг бол fashion болгож чи ингээ явж болно гэдэг философи ч юм уу. Яг тиймэрхүү ингээ тэр дизайнер өөрөө яг тийм хүн болохоор яг тэр брендээ тэгээ бүтээсэн те. Тэгэл яг иймэрхүү ингээд брэнд л өөрснөө гэсэн яг стори түүхтэй нэг тийм өөртөө ингээд зохиос үлгэр дундал бид нэг креативитиг бүтээж амьдэрдэг гэсэн үг. Надаа юу амар таалагдсан гэж Монголоос заяа. Би бараг 10 жилийн өмнө баха оюутан байсан. Фантан дээр нөгөө нэг урбан джинс ингээд нэг юм жижигхэн юу нээсээс ихгүй юу? Одоо юу ч юм дээ нэг. Тэр ч одоо юу гэх юм бэ? Дангуу гэх юм уу? Бурхан шүү. Юу гэдэг Бурхан шүү. Нэг лангуу шиг нээж заяа. Тэснэ ингээ хямдал зарлцсан. Би тухайд 20 мянга тайсан. Яаж юм яг тэр лангуугаар нь явсан чинь ингээд манай хямдал зарлж байна. Бла ингээд. Тэг би тухайд аим скини джинс өмсдөг байсан хгүй. Баруун юм джинс те. Одоо гомо чилдэг джинс. Тэгэж. Тэгээ яг ингээд ажуугаар нь явжсэн чинь ингээд нэг гоё джинс таалагдахгүй. За ингээд очиод ингээд өмсч үзэл гэсэн чинь хэд ингэж 20 мянга лээ. Ноо за шууд авъя гээд. Тэгээ би тэр джинсийг одоо оломсож байгаа. Одоо 10 жил турш. Тэгээд урагцсан илэгцэн юм байхгүй зүгээр тэр нэг тэр өмнөдний карманы нэг хэл илэгдсэн. Тэгээ надад урбан джинс бол амар таалагдчихсэн. Миний үл юм. Ганц жишээ бол. Тийм. Урбан джинс гоё л таас манайхан татвартай джинс үйлдвэрлээд ингэ хийж яана гэдэг чинь. Бас өөр чанартай юм болоо тийм. Тийм үү. Тийм. Гэхдээ джинс материал биш аа. Энийг жоохон юм стретч юм шиг мэдэхгүй. Яг ч цэвэр джинс үл биш. Тэр нөгөө материалны хойлц малцсан дол байгаа юм л та. Тийм. Тэгээ материалыг чинь боловсруулахудаас нэг олон төрлийн материал ингэж холиод тэр техник технологи байгаа. Даав ингэж джинсний өнгөд ботсон юм санагдаад шүү дээ. Харин жоохон стретч гэдэг шүү дээ. Даав стретч харин тийм л байх. Джинс чи стретч биш. Технологио сайжруулал Levi's тэр шиг болох л ах л та ирээдүйд. Биш үстэй Levi's team сайн юм. Одоо бол миний авч ирсэн хамгийн сайн джинс байна. Levi's нөгөө нэг те Wrangler, Diesel за Diesel шээ. Diesel мөн үү? Diesel бол миний амьдралтаа авч ирсэн хамгийн сайн джинс. Яг юу юм? Яг тэр олон жилийн тэр брэнд ч айгүй олон жил авшин тогтсон. Олон жил авшин тогтноцоо тэдний яг өгж байгаа амлалт нь юу гэхээр чанар гэдэг юм. Тэгээд тэр олон жилийн турш нөгөө техник технологи сайжруулад бүр ингээ эцсийн бүртгэл ханамжинд чинь хүртэл юм хийгээд чадсан болохоор л сайн гэдэг. Тэгвэл тасралтгүй инновац хийсэн л хэлтэй. Олон юмыг туршиж үзэл бүгднийг нь холиол яах нь их нөгөө. Одоо жишээлбэл урбан джинс юу гэдгийг 12 10 оноос хойш ч юм уу. За нэгдэд те. Тухайд намайг 12 онд ажиллаж байгаад нэгдэд нэг 2 жил болчихсон юм болсон. 10 нэгц юм тий. 9 10 онд л байхгүй. Тэгээд одоо ч тэгэхээр юу 10 хэдэн жил болж байгаа шүү дээ. Тэгэхээр 30 жилийн дараа ч гэсэн тэр технологи одоо хүртэл сайжруулаад явж байгаа. Тэгэхээр 30 жилийн дараа 50 жилийн дараа урбан шал өөрлөө гэсэн үг. Тийм л. Тийм. Энэ миний авчсан хамгийн бүр сэтгэл тансан чиз тэр байдаг байхгүй. Тийм. Юун тэр Wrangler Diesel мэл. Манай яг аав нэг Wrangler-ийн салбараар ажилладаг байсан. Тэгэхээр тэр джинс мис нь урагддаг байсан. Тэгмүү тийм урагддаг шүү дээ. Wrangler нь хороолт байдаг байсан уу? Хороолт нэг байсан бас нь юунд байсан нөгөө барьсан талбай наа. Юу харшил хөдлөд нүг. Гайгүй зүгээр. Яг пауз мас ах уу. Зүгээр яасан. Зүгээр. За окей. Мэдгүй.
Мэдгүй ер нь тэгэл цаг мөнгө болгоод хаус авдаг. Тэгээ ер нь бас нэг давхар модулуудтай нэлээд ажиллах болгоо. Тэгдэг. Маа бэлгээ тэр бүтээжлээ. Бэлгээд potential байж болно шүү дээ. Бага шүү дээ. За Би одоо ямар сегментийн төлөөлөх юм. Яг тэгэл тус брендинг одоо дизайнер хаалт мэдгэлт би олсон юм гэхгүй лээ. Тэгээд одоохондоо яг миний иргэн тойрны хэрэгцээнд бас гарч ирэх болохоор гэдэггүй л ч гэсэн. Би ч явах дээ тэгэл. Би өөрөөс мэдэхгүй. Гэтэ байж болно шүү дээ. Why not бүр ямар ч хүн байж болох байхгүй модель хийж чадна. Тань тийм билээ. Тий. Заавал ямар сүртэй царайлан мэрэлгийн нэтрээ байх шаардлагагүй юм. Тийм. Чиж байж болно. Үгүй бэлгээ яаж олно? Би бэлгээ дээр нэг гоё надад зөв нэг бодогдоод. Байж олно. Тий, why not? Зүгээр Италид ирээдүйд ер нь Италид амьдрна гэж боддгоо. Тийм 90 очин л амьдран да. Одоо жишээл Монголд жил гар болчихж байгаа болохоор энд нөгөө айлттай амьдрал ажиллаа. Босгоцсон л доо. Тодорхой хэмжээнд. Тэгэхээр бас одоо энэ ч ингээд амьдралаа босгоцсон болохоор буцаад тийшээгээ шууд явчихлахгүй. Тэгэхээр 90 очин. Тэгээ миний мэргэжлийн дэлхийн хаанч чад ажиллахад аягүй боломжтой л. Гэхдээ ерөнхийдөө би бол Шанхайд амьдрах аягүй хүсэлтэй байгаа. Тийм үү. Яа. Чи Шанхайд ер нь удаж ирсэн үү? Үгүй би Шанхайд юусаа байж үзээгүй. Тийм үү. Тий. Энэ яа Шанхай гэж. Шанхай айгүй гоё газар. Айгүй гоё газар санагдаад байдаг. Ер нь бол. Тэгээ би Шанхай руу нэг би 3-4 явж ирсэн л. Шанхай айгүй гоё газар. Метрополитен. Бүх юм байдаг. Одоо чи нэг тийм дээр үеийн хэв маягтай, хятадын маягтай хэсэг тошмоор байвал тэр нь байгаа. Амар том худалдааны гудамж байгаа, амар том бизнес дистрикт байгаа. Тийм соёл бүх юм байгаа. Тэгээ Шанхай ч н одоо яг Fashion Week-үүд одоо дэлхийн нэг 5 том улсын нэг Fashion Week-үүд болдог шүү дээ. Милан, Парис, Нью-Йорк гэд. Токио, Лондон гэд. Одоо Шанхайаас араас нь орж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр одоо fashion хаана нь бас тэр зүгээр юм. Гэтэ Хятад гэдэг юм чинь одоо улс чинь манайхтай айгүй ойрхон. Мэдээж гэртэй гэж гэсэн айл болох ойрхон амьдрахыг хүсэж байгаа. Тэгээд Шанхай айгүй гой санагдаад байгаа. Шанхай гой. Тий Бээжин шал өөр юм аа ялтч. Бээжин шал өөр. Би болохоо Бээжинд амьдарч ирсэн л та. Тийм үү? Аха. Би нэг их сургууль сурдаг гэсэн тэнд. Тийм. Тий. Тэгээ сургуулаа хайцсан. Бас нэг загварын югаар сурчсан үү те? Нөгөө тохойд нөгөө эдийн засгаар санхүүгээр. Тийм. Тий. Тэгээ ялч нөгөө миний сонирхох юм бишээс л тэгээ жил сураал за боллоо. Гэхдээ бас эрт байсан биш үү? Харин тий. Бээжинд надад амар таалагдсан сүлд очихд бол тэгсэн чинь хүмүүс Бээжин нуул гэдлээ. Халтар штэ л гэлээ. Шанхай л яв гэж. Шанхай л харин бүр гоё. Шанхай л гэж. Шанхай гоё. Шанхай руу явмаар л. Харин тий. Тэ амьдрахад ч гэсэн айгуу гоё. Жаахан гоё амьдрал өртөг өндөртэй л биш магадгүй. Гэхдээ гоё Шанхай гоё. Бээжингээс л гоё. Шанхай. Тэгэл яг хүн тэгээд хаанч амьдралаа босгож чадна л та тухайн хэлний соёлын сурчих юм бол алцгүй шүү дээ. Тэг би нэг sorry биш. Би хүмүүлэгт байхад битгээд хэдэр курсч байсан юм дэ мэдгүй. Тэг би зүгээр л би нэг жоохон юм тэг гэр оронгүй шухацдаг байсахгүй. Бүсмэн сайн урж мурхсан. Тий нав хүмүүс тэгдэг байсан. Чи Forest Gump юм уу гэж. Амар сар махтай. Тэг би нэг 100 автобусан суух гад зайсан эцсийн бодлоо зогсчихсан аахгүй гэсэн нэг юм хөшин гадаад улсын марччээ ямар ч нэг нөхөр л байсан. Тэгснэ ингээд хаашаа суухаа ойлгохгүй байгаа гэсний би шууд хараа мэдэж байхгүй за тэгээ очиод ингээд яас өгшөө төөрж мөрс юм гэсэн чинь тийм би төөрсөн байна гэдэг. Би хотын төв рүү ормоор юм байна гэдэг. За өтөөд автобусан суугаад би над хэлчихсэн. Тэгснэ чиний англи чи амар сайн тийм ээ. Тухай юу ч тийм бодоагүй. Гэсэн чинь тийм байна уу. За баярлалаа гэсэн чинь чи энэ амьдралд англи хэлтэй л бол чи хаанч нэрээ амьдрал босгонд өө. Тэ надаас сурж аав гэж хэлсэн. Тэгээ тэр ахын хэлсэн юм юу самартагдвал тэ. Ингээд тийм би яг нэг төрөнхөн улаас яг нэг Италид амьдрах уу гэсэн юм л. Нөө Италийн би кино минь YouTube-с л үзсэн юм аа ярих гэдэг юм л та. Тэгээ нөө Италийн одоо нөө тэр Комо гэдэг ч юм уу эсвэл нөө Тускани гэдэг тийм шүү дээ. Тэрний тийм нэг жижигхэн тосгоны амьдралыг ингээд харахад бүр амар аз жаргалтай харагдаад байдаг хөөхгүй. Ингээл л өстой бүх юм нэргэн тойр амар гой байгаал нэг ногоон тайван те. Өстой бүх юм одоо ногоон могоо тэр хоол хүнс бүх юм гой фреш
Тэгэл нэг тийм одоо ямар ч тийм хэрүүл марга стресс авахгүй хүмүүс нь гадаанаа ингээд нэг гудамжиндаа нэг юм гадаанаа юун дээр суудсан өглөө алганы кофегаа уугаал оройн вайна уугаал тэгээ дундуур нь талах спагетти хоёроо идэл тий паста идэл тэгэл нэг тийм айгүй нэг тийм нэг жаргалтай байгаад байгаа юм шиг санагдаад тоххой. Гэтэ жоох өөдөртэй ш магадгүй. Тэр тэгээд яагаад тэгэхээр өөдөртэй биш. Италичуудын өөрсдөө амьдралын хэм маяг ер нь тийм баяр цэнгэнтэй хүмүүс. Тэгээд ажиллахаасаа ажиллахгүй харин тийм гэсэн тий. Ер нь тийм байдаг. Өглөө эрт нэгдэг газар байдаг. Өглөө 9 мөс гээд одоо ингээд төрийн байгууллагууд нь нэг 8-аас ч юм уу нэгдэг 3-гээ хаачдаг. Тэгээд тэр хооронд л бид ажиллаа амжилтсаа. Тэгэл тэрнээс хойш ингээд бөгөөдчихийл. Өглөө ингээд чи өглөөний цай мэ ч юм уу хоол бол өглөө олдохгүй. Чи зүгээр нэг юм нэг талах малах ч юм уу те кофе л олж явна, кейк идэр л идэнэ. Тэгээ өдөр яг цай уuna, орой яг нэг хоол идэнэ. Ерөнхийдөө яг тийм одоо юу гэдгийг дөрмээрээ мөртлөө айгуу тийм чөлөөтэй сул амьдардаг. Тэгэл тэр хооронд нэг аперитив хийн. Тэгэл хоорондоо дуулж бүжиглээл ингээл айгуу чөлөөтэй вайна ууцгаагаал. Амар их вайнууд юм шиг үлээ. Тий, ер нь айгуу хөгжөөнтэй тэгэж тийм стрессгүй гоё амьдардаг. Баян нэг фестивал байгаа юм шиг те. Тэгдэг. Тий. Одоо ингээл нэг ингээд жижигхэн баар ч юм уу одоо баар гэдэг нь одоо манайхаар нэг жижигхэн ингээд лаунжер хуулах газар хэлж байгаа л да. Тий. Тэгээ тийм газар ороод нэг хүн босоод дуулахад бүгд ингээл дагаал босоод болчихсон хүмүүс ахгүй юу ер нь бол. Сэтгэл хөдлөлт. Баг мага хөлбөмбөгийн баг мага амар л дэмждэг. Тэр чинь хөлбөмбөгийн баг сайн шүү дээ. Тий. Ер нь гимт хэрэг хэрэг болдог бай. Италийн маф. Тэгэр тиймэрхүү юм ер нь чи нөөний Венет. Манай найз надад ярьж Сицил тий. Манай найз надад ярьж өгч байсан. Тэр болохоор өөрөө Итали бизнес эрхэлдэг. Манай найз байгаа. Тэгээд тэр болонгууд одоо хүртэл мафод айгуу тийм амар актив тийм амар байдаг гэсэн. Тэгээд яагаад тэгэхээр одоо ингэ том брэндүүд ингээд газар түрээслээд ороход хүртэл татвар төлдөг л гэж ярьжсэн. Тий. Тэгээд ингээд яг дэлгүүр энэ төр нээх энэ төр гэсэн юу ч залж байгаа хэцүү байдаг. Тийм мафодтойгоо ингээд шууд ингээд бас ингээд холбоотой одоо хүртэл тийм яг байдаг гэд. Цагдаа нар нь тэгээд жоохон их мэл багтай тийм үү? Тийм. Ер нь Монголтой жоохон төстэй шүү. Жоохон нөө коррупшн ихтэй гэж юу? Тий. Ер нь бол аюулгал. Тий. Танилын талмалаараа яриулвал ажил амар хурдан бүтчихдэг. Тийм үү? Тий. Монголтой төстэй. Монгол хүмүүстэй жоохон төстэй байдаг байхгүй. Тэгээ нөгөө Европ дундаа манай Итали руу. Европ дундаа эдийн засгаараа жоохон ултанд орж байгаа ороо. Тийм билээ. Тэгээд Европтоо бол хүмүүс нь бол өстэй Европын хятадууд л гэж ярьдаг л да яг жоохон айхтар хүмүүс энэ төргээд. Тийм үү? Тий. Европын хятадууд. Аха. Европын монголчууд шүү. Монголчууд нэрээ биш хаа. Гэхдээ эдийн засгаар ултанд орж байгааг Европч нь айгүй олон болсон байгаа шүү дээ. Тэгээд харьцуулж байгаа нь нөгөө Франц, Герман л байгаа байхгүй юу? Тэр дундаа л хийж байгаа болохоос тий. Надаа яг гадаад орнд монголчуудтай төстэй гэвэл Нью-Жерсигийн нөхдүүд энэ да. Амар ааш муутай. Юу Нью-Жерси хот нь уу? Тий. Бид тэр нэг бахан кино мөн үзээд ер нь ингээ ажиллаадсэн чи яг л монголчууд ч ямар ч тийм хүндлэн байхгүй тий. Зөв шууд ингээ хүснээр хийдэг тий амар амиа боддог. Тэгээ нөө Нью-Жерси чи Италитаас юм холбоотой тий. Нөө маф цаафна. Колумбод ч юм шиг байхгүй. Монголчууд уу? Мэдээгүй шүү дээ. Чи Колумбд чижсэн аа? Үгүй. Гэтэ маа сайн зөвхөн би нэг хэлээ ойлголцдоггүйсэн Колумб охин гэж ярьсан ш. Тэр охин тоогоо бид тэр бүр best friends байхгүй. Аха. Тэгээ айгуу сайн найзууд. Тэгээ яг Монгол охин шиг л байна уу? Яа, Монгол охин шиг санагдав. Би ч Монгол нэрх чи. Чи өнөөдөр цэцгээ шүү. Цэцгээ ш. Тийм. Цэцгээ булгаа хоёр байна. Тэр ч яа. Үгүй монголчууд гэжтэй зүгээр яг уу Колумбч бас саагүй хүмүүс шүү дээ. Оо, Латин Америк тэр чигээр. Тэр чигээрээ саагүй шүү дээ. Манайхаа яг өөртөө дотор замгаараа саагүй байх юм бол яг тийм саагүй байх хаа л гэж. Манайхан тийм бах тий. Тий. Би тэр Канад байхад манай хөрш гэж дээ. Roommate биш дээ. Нэг юм юу лээ? Порторикэнчлэг Колумб нэг юм хүүхэд байсан. Эсвэл амар хөгшин царайтай, балиар том биемийтэй. 21-тэй ч л эсвэл ингээм амар юм эрэгтэй хүн байгаа байхгүй. Тэгснэ ингээм амар юм сормостой заяа. Үнэн pretty boy. Тэгснэ ингээд банк латин хөгжмөө 50 стейк шараад зогссон мөж мөжтэй ингээд.
Тэгэл ингээд найз нар нь байн гэн заяа. Найз нар нь ганц хоёр ч биш заяа. 8 9үлээ. Тэгэл ингээд бүжиглээ наачгаа. Шүнжэнгөө зөв парти болчихсон. Тэгээд миний өрөөлөө орж ирсэн нэрэл те би ингээд зүгээр байх гэсэн жаа заа гээл. Тэгээ баахан нэг юм Латин Америктэй юм зүм ярьж. Тийм л юм лээ. Тэгээд заа тэгээ би асуучихсан байхгүй юу? Латин Америкт юу н бүгд ийм үг гэж байна тийм шүү дээ. Тийм бүгд тийм. Тэгээ уус орон хамаагүй гээл. Вэр санд нэг бүжиглэхээр бүгдээ басаалт гэл бүжиглж. Тийм үү тийм. Тийм ер нь авирсан. Регетон хөгжмөө тавиал. Амар юм монголчууд бол ингээд нэг бүр амар халж иш бүжиглэн те. Тийм бид нар чинь нэг бүр хаалж ялж байгаатай нэг хүн босоод аваа халаад бүжиглж байгаа ингээд гахад нэнтнээс нь хараад идэв шүү дээ. Тийм яах вэ те нэгтгэв яах вэ. Босч шиг яаж марч юм шиг те. Тэгсээрээ л клабын донд хаачдаг. Халахаар бас жоохон ив хавгуул. Тэгээ нэг сонир үдээ. Сонир эвгүй хөдлөө гээл. Харин тэгсэн чи яг Европод бол Латин Америкт бол тэхгүй нэг гоё нь. Тэгэл хамт бүгдээрээ ингээл баярлцгаагаал. Надад тийм байд амар таалагддаг л та. Би ч өөрөө яг бас нэг жоохон саагүй зантай өнчиж шиг. Латин Америкуудын зано. Тий. Зүгээр би тийм чөлөөтэй ингээд яг нэл таа айгу дуртай. Би ч хаад. Тэгтээ ялч нэг тийм Монгол юм байгаад дим аа. Жоохон санаа зовд тэгээд за яах вэ гэж гээл. Тэгэл нэг за гээл шийдэл босоод тэгээ нэг цаг. Чи ер нь баг бид дундаа хамгийн Латин Америк цатаа юм шүү. Наваач Мексик гэдэг чи. Мексик би. Мексикийн хард амирсан 8 ач ингээл. Яагаад ч нэг хувцалтан тийм. Би 100 яг хийж хувцалдаг. Чи 100 харлуу яа. Та хоёр нөгөө Peaky Blinders үзсэн үү? Үзсэн би үзсэн. Peaky Blinders-ийн нөгөө яг Thomas Shelby юу? Тий, Thomas Shelby. Дал гараад яг нөгөө нэг зүүн гараад яг бэлгэр шиг царайтай гараад байсан. Лука хин блэ? Чангретта л. Лука Чангретта. Тэр чинь нөгөө хин биз дээ. Adrian Brody биз дээ. Эдэр манай пианист залуу. Тэр жоохон Лук нээр уулзаж шилтэн арай өөр аа тийм. Ой, тэд яг италичууд юу ярихтаа хэр их ингэж иртээ. Тэгшээ. Эн чин болгонгууд энэ хэд нь болох нэг гадаа ингээд юу хэмдээ. Давууругааг үзүүрээ. Тий ингээд давуурууны үзүүрийг нийлүүлээд нийгэм сэгсрэхтэй. Тэр ингэж нэг юу маань хамаатны за холын ингээд бүр надтай нэг хамаарлал те. Хамаатны нэг хамаатны ихч Итали хүнтэй гэрэлсэн байхгүй юу? Итали 50-д байхдаа. Тэгээ Монголд ингээд нэг хөрөн болоод тэр Итали ах ирсэн. Тэр Итали хайгуу мундаг тийм баяа ах лсэн гэсэн л те Итали. Тэгээ айгуу тийм ихэмсэг. Тэгээд Монголд ирээд ингээд сурсан ингээд анхны үг нэ штэ. Минидөө гэдэг үг те. Мэдөө гэдэг. Тэнгүүтээ ингээд ярьдаг ингээд ингэж мэдөө гэдэг дандаа тэгдэг. Минидөө гэдэг. Тийм үг сурцсан тийм ах байсан гэсэн. Тий, ихэнхдээ тэнд ашиглаж байгаа яг энэ хөдөлгөөн бодлонгууд чи одоо монголоор юу шаад аа вэ? Магадаа вэ? Залуучууд ярьдээ шүү дээ. Тэрийг ингээ үйлдэлэр ингээ илэрхийлж байгаа гэсэн үг байхгүй юу? Ингэнгүүтээ ер нь хамгийн түгээмэл хэлдэг үг нь одоо италиар юу гэж хэлэх вэ? Маке гэдэг юуг нэ те арайчтай ч юм уу эсвэл юу гэдэг одоо аймаа гэл юу тэнэг юм бэ ч юм уу те. Би яг тэр мафийн кинонуудаас анзаарч ахтвал ингээд нэг юм ойлгохтой ч юм уу эсвэл нэг юм жоо нэг хүчтэй юм хоёр гараа бүр сериусны болохоор ингээ хоёр гараа бүр ингээ тэгж наата бол мэддэггүй нэг ингээ чи ойлгож гин үү гэдэг чи ийм байхгүй юу гэдэг. Энэ бол гэхдээ эрим үйл бүгд шалгаа. Тийм. Эмхтэй хүмүүс гэдэг юм. Ингэдэг. Гэхдээ Монгол нэг юм хүн байдаг лөө. Монгол одоо ийм хүн нэг юм одоо gesture те. Яг хөө зүгээр ингээ би лав энийг л би бас энийг мэднэ л дээ. Гэхдээ энэ нь болохоор ингээ ийш нь харчих юм бол чи ямар үлийн гэдэг шүү дээ. Чи ямар үлийн. Тэр бүр амар утгагүй шүү дээ. Андаа гэж додонготой ингээ өлөн гэдэг. Тэгээ энэ гот өлөн бас. Тэгээ гол нь энэ тэд ингэж барьж бариад байгаа тийм. Бүр доор моор ингэсэн. Тэгээ ямар нэгэн байдлаар харцгаад айст өлөн өлөн ч гэсэн. Тэгээ нэг хуруунуудаа ингээ атгацсан. Боггоо тийм. Хөөе энэ ч нөө англид fuck you гэсэн үг юм. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Сингадас тэгдэж шүү. Сингад юм уу? Ингэж болдог уу? Сингад уу? Маа монголчууд чи эн чин бүр юу үстэй. Яа гэн. 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 Ийм гэн.
Тийм би Сингад энийг ёстой мэдээгүй шүү дээ. Би Сингад 3 жил амьдрахтаа энийг ерөөсөө мэдээгүй юм шүү дээ. Биш худлаа ингэж болдгоо. Сингад. Мэдгүй. Тийм. Би л англи чи энэ нь fuck you. англи чи ингэж Энэ нь бол зүгээр юм бэл. up yours. Victory. Тий. Victory. Victory шүү. Victory чи италиар ч гэсэн бай Итали. Италиар Victoria гэдэг чи Victory гэсэн юм уу? Ус нүг гарын ингээд нөгөө нэг гаднахыг харуулах чи угаасаа муухай гэдэг шүү дээ. Тэгээд одоо алга малгай харуулж болохоор нөгөө илүү нөгөө нэг тий би юм нуугаагүй гэсэн юм амар илэрхийлж гэж харуулдаг тий. Тэгээ байн юм байж тийм. Ингэж юм л чи өөдөөс нь инки юм бол нэг юм жоох юм юу ааш тий. Тэгээ сарив шүү дээ. Ёо. 5 10 гэж хэлдэг. Болго Итали найз залуутай байсан уу? Италид найз залуутай байсан. Ер нь л Монгол залуучууд Монгол залуутай өрхөг айгу удсан. Аа. 6-7 жил лөө. Бодлчонд. Тэгээ гадаад залуучуудтай өрхөж байгаа. Италид ч нэг залуутай очраад тэгээд ер нь хамт амьдраад хормой хийн гэж төлөвлөжсэн яг үнэхээр. Хэр удаа өргсөн? 6 сар 7 сар. Тэр залуу миний араас 2 жил гүйсэн байхгүй юу? Тийм. Бүр ингээ 2 жил тасралтгүй ингээл уулзъя байраа ингээл да гэл ингээл найзын юм марч үзээл те. Тэгэл намайг найрч үзэл би ч тухайд ингээ тас өөр найзлалт. Чаа найз залуутай ах чагас ч үг үзсэн юм. Тэгээд яг нөгөө юм хитэн болохоор сэтгэл зүйн татагдаад тэгээд судлаад яг нөгөө залуутайгаа нийлээд ингээ хамт амьдраад надад гэрийнхэн энэ төр нэлээд сайн. Тийм үү. Тийм. Тэгээд тэр болохоор өвөн тэр бомтой байсан гэдэг нэг кастл амьдардаг гэсэн л та айгу том. Ортонд. Гүчинко. Йоо тэр нөө дээр юм бүр нэг юм Монголын хот Castle Mines гэсэн нэртэй хотхон биш те. Тийм бүр яг нөгөө ийм босоо юм. Тийм үү. Хитэн ч давхар юм. Ингээ оронгууд багын гэрээ үргэлжлэгч нар эдэртэй юу. Тэгээ нэг юм хот эдэн штэ Castle гэдэг чинь нэг дунд нь ингээ яг хааныхан цанхыг тэгэл тойроод нэг юм хөгшчүүл вилэж эдэртэй юу. Вилэж эдэр. Бүр тийм юм уу? Тийм байхгүй юу. Чихүү ордог. Тэр нөгөө юу юм уу? Одоо нөгөө Италийн бүр нэг тийм одоо язгууртан гэр бүл юм биш үү? Тий, язгууртан гэр бүлээсэн. Одоо нэг тэр одоо Италийн ямар ч мужийнх нь одоо Комолек дээр амьдар гаралтай. Тэгээд яасан гэсэн чи тэр залуугийн ээж нь Италидаас нэлээд нэртэй зураач. Аав нь олонгууд Италидаа бүр нэлээд бас дээгүүртэй ордог том ресторантай хүн байсан л та. Тэгээд тухайн залуу маань өөрөө найруулагч жүжигчин мэрэгчлээ залуу. Тэгэл надад ч гэсэн нэлээд сайн. Тэгээд яг би нэг ярих гэж байгаа хичээдэг тэгэл таахгүй. Тэгээ миний өмнөх найз охин болохоор Индонезийн бас нэг гүнж байсан. Тийм үү? Индонезийн гүнж юм уу? Тэгээ амар үлгэр томог шиг л яг ясыг сонсогдсон л тоо. Тэгтээ яг ийм зүйл болсон. Тэгээд гэрийнхэн ч гэсэн нэлээ надаас одоо ч бид нар сайн харилцаатай байдаг. Бүгдээрээ ингээл чамаа тусалж дэмжиж манай Монголоос гэсэн ээж бэлгэсэлт явуулаад тэдний гэрийнхэн ч надад бэлэг өгөөл за бид хоёр кастелтай хоёлоо хормын ухааны юм барайл те. Тэгээ яг надад яг юу л тухайд яг хөрмөн болсон бол Монголд бүр ингээд амар сенсац болж байгаа те. Мэдгүй нөгөө шар мэдээ яахаас Итали булгаа хинтээ Итали булгаа шүү дээ. Одоо Монголын ямар ясан унган охин Италийн ханхүүтэй суул амуулаа. За тэр ч яг тийм ээ тэр ч яг зүгээр яг сонирхолтой байсан тухайн амьдрал маань бол тэгээ битээр яг юу гэж амьдарч исэн бэ гэхээр өөрөөсөн тухайн залуу маань яг тэр кастлийн хажууд нэг юм том reservation байдаг гэсэн том эдлэн газар. Тэгээ тэр дотроо ингээд бүр ингээд booking эдэр хийгээд ингээд амардаг том юм тусдаа нэг дотроо 50 хэдэн байшинтай. Тэгээ бүгд ингээд тогтчултаа өөр өөртөө гэсэн онцлог ингээд тогтчултаа энэ төр. Тэгээ тэр нь ажиллахгүй. Тэгээ тэр дотроо ингээд фармтай бас ингээд морьтой дахиа махаа ингээд аж ахуйтай. Тэгээд яг үүндээ тухайн үед бол ингээд надад юу ч хэрэггүй те. Мэдээж тэгэл амьдрал фарм дээр нь морь зараа араал тэгээд нөгөө дахиа махаагаа хооллол тэгэл. Тэр амар тийм бэлэн бүх юм бэлэн. Тийм санаа зовх зүйлгүй маш чил амьдарч исэн. Тэгэл буцаад битээр нөгөө комод ирэл комод ээж аванд нь байгаал. Тэгэд Милан орсны хоол мол идэл найзуутай нуулзаал. Тэгээ би бас тухайн үед өөрөөс Миланд байртай байсан. Тэгэл заримдаа өөрөө гэрлүүгээ хайртай найзуудтайгаа хамт байж байгаа л тэгэл буцаад ингэж явдаг ч юм уу те. Яг тиймэрхүү л байсан. Тэгэд байж байгаад нэг амар хайр сэтгэл мэтгэл гэдэг юм яг мэдээж байсан л та. Тэгжсэн би хүсэл мөрөөдлөл зүгээр сонгосон ч гэх шиг. Хит бэлэн юм донд ингээ хүн байхаар сүлдээ хийх юм болтохгүй байсан л та. Жохо вакуумжаад байсан юм. Вакуумжаад. Яг тэр надад ингээ бүх тэр хүмүүс ингээ бүх хүсэл
юм маань ингээд дэмждэг ажлын маань ерөөсөө ингээд хорж яагаагүй бараагүй тэгэл өстө хоёлаа төрсөн өдөр авал Ибиза явна, Португал явна гэж бүх юмаа төлөвлөсөн билет захиалах галж. Тэгж бол нэг өдөр хуцаа аваа явцсан шүү дээ. Чи юу? Тий. Милан явж юу амьдралаа бодъё. Карьераа эхлүүлнэ гэл. Бас юу юм шүү ингээ бүх юм бэлэн байж гарчаа юм. Нүдгүй юм шүү. Гэхдээ зүгээр ингээд ямар ч тийм одоо Монголд зудалцааг байснаа зүгээр ингээл өглөө нь ингээд орныхын хажууд ингээд цаасан дээр ингээд захиа бичээд үлдээсэн байдаг шүү. Тий. Тэгвэл би хуцаа аваад тухайн үед за би Милан явлаа гэж хэлэл тэгэл такси рүүнтэй юу уулзаагүй. Яа гэхдээ ямар кино шиг тагссан юм бэ? Харин кино шиг эхлээд кино шиг төгсөн байна те. Тэгээ одоо хаяв дээр холбоотой бичдэг л дээ. Сайн уу юу байна? Хэвээ манай үеэл тэдний нөгөө их жоохон төрсөн их жоохон дүүн. Энтер надад амарсан. Тэгээ одоо ч асуудаг л гэсэн. Нина гэдэг нөхөр охин байдаг Итали. Чаа Нина гэж дууддаг гэсэн юм. Уг намайг болонгот угаасаа бугисаар нь л дууддаг гэсэн. Хүмүүс тэгээ тэр дүүг нь Нина гэдэг байхгүй. Тий. Тэгээд одоо бол битээр ингээ хаяа за юу байна муур сайна танаа муур сайна манаа муур сайна битэр хоёулаа муурын дуртай. Тэгээд тэдний хоёр муур нэг нь хамт ангил авч мовчихсан. Тэгээд холбоотой тэгээд детальд очиж гэсэн гэр орноор ингээл орол бас нэг уулзна гэж боддог. Стил нөөний дэжгүй найзууд болсон гэж байна. Тийм сайн харилцаатай. Тэгээд манай ээж ч гэсэн манай гэрийнхэн манай талынхан ч гэсэн ер нь бас сайн ингээд янз бүрийн хэлдэг. Тэгээд манай гэрийнхэн бас намайг яг иймэрхүү юм дээр сайн сайн дэмждэг. Яг уу одоо л би Монгол өрөнгөс амьдралтай болсон тийм мэдээж. Гэтэ тэнд одоо өнгөрсөн одоо юу гэдгийг юм гоё дурсамжаас гэсэн авч үлдээ сайн харилцаатай л байгаа л та. Тэ. Тэр хоёр өөр амьдралнаас тийм. Чи баг хэдэн үний амьдралаар амьдэрсэн юм бэ? Мэдгүй би харин би залуудаа 20 идэх наснда ямар ч жолоо адвенчер өвдөө. 2 3 үний амьдрал шүү дээ. Юу л хийгээд байна да хоёул. Чи яг би. Гэг. Миний өгшин чи тэ бас л Гүй. манай анууд ч бас тэ. За тэгээд ямар ч хэлсэн манай подкастэнд одоо урилгыг авч хүрэлцэж ирсэн булгаадаа маш их баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд яг эхлүүлж байгаа бизнест нь маш их амжилт хүсье. Баярлалаа. Гоё бизнес байна. Угаасаа ойрын 10 жилд бол би л төсөөлж тань бүр ингээд Монголын айхтар эмэгтэйчүүдийн нэг нь болсон. Айхтар ихтер байд шүү дээ бүр ингээд болтгой гэж шиг бис яг тийм байхыг хүсэж байна. Тэ нэг нь boss lady тэ. Бүр ингээд над эрэхтэн хэрэггүй. За тэр чашээ зүгээр. Тэгтээ тиймээ нэг тийм ихтер байд бүр ингээд хэмсэг айц хөрмээр сүмэрлээ ингээд амар ингээд тий амар тиймээ тийм бүх юм ингээд зохицуулсан тийм гэснээр ингээд нэг юм за нөө юу лээ ямар Prada байл нэг тийм кино гэж шүү дээ. Devil vs Prada. Devil vs Prada шиг л дээ. Яг тэр бүх шиг чиг тэгэж би харин тийм болохыг хичээж байгаа. Тэгшүү тэг өөрөөсөө. Тэр нэрээ яг бүр бүгд амар айдагтай. Яна болгоо их хэрэгч юм. Гэхдээ яг амжилттай яг бизнес эрхлэгч яг амжилтанд хүрэхэд бол хүн бас тодорхой хэмжээнд яг өөртөө цензуур тавьж яг ингэж явах хэрэгтэй юм байл. Би тэр одоо бол амар сайн ойлгож байгаа. Тийм. Би ер нь бас тийж бол төсөөлж харж лээ. Тийм. Угаас тийм болохоор санагдаж. Тийм л хахтаа. Тэгвэл байх биш тийм. За баярлалаа. Манайх тийм энд орстой бих юм артаарай. Тэр ер нь арай гайгүй early stage дээр барьж авч чадлаа. Ард. За ямар ч гэсэн тэгээд гоё урьж оролцуулаад гоё ярианууд ингэж ярилцсан гоё сэдвүүд ярилцсан баярлалаа. Та хоёртаас. Та хоёрын ажилтаа сайн хүрсэй гэж. Гэтэ орсонд хэлэх баярлалаа. Баярлалаа. Бид нар зочиндоо хэлэх баярлалаа. За. Ийм хоёр юм өчүүхэн амтыг тоож орсон. За ам бишээ би. Ядрах. За баярлалаа сонсогчдоо. Манай 30 дугаар хүүгээр өндөрлөж байна. Тэгээд Та нар аль болох стресс багтай. Тэгээд те нөгөө гоё юм хиймээрээ үл хийгээрээ хинээс ч ичхгүй. Тийм. Гэтэ хай стресстэй зүгээр. Зүгээр л дээ. Гэтэ бас стрессээ гаргахаарай. Тийм бас Зүг стресс. Зүгээр стресстэй ч болно. Гэтэ стрессээ зүгээр зүг менежлэх хэрэгтэй тийм. Бүх юм баланс шүү. Тэгээд бас сайн юм ч ба муу юм ч их тэр угаасаа тий амьдрал цөргөө нөлөөлнө. Тийм болохоор тийм ээ. За бай. Эс баяжлахгүй. За.